Slate Music podcast room үзүүлж байна. Yeah. Science Minds podcast. Science Minds podcast-ийн season 2-ын 2 дахь дугаар. 3 ч гэж магадгүй. 2 нь. За тэгтээ нөгөө нэг запасны юм яах юм. Тэрийг бүр тэр жоохон байж байгаа л яваа. Окей. За тэгээд сая өөрийнхөө хоолойг сонссон чинь аимшигын үзүүлж байна. Яа. Бас cringe ш. Тэгээд season 2 өмнөх season 1 дээр season 2-ын эхний дугаар дээр season 2 мөр гэж яриаг шүү дээ. Тэгээд ер нь бол манайх ер нь орчлоо яач те шинэ студиотой болж байгаа. Шинэ одоо ингээд юм подкаст хийдэг. Тэгээд Leto Music Podcast Room гэдэг ийм ерөөдөө концепт явж байгаа. Тэгээд энэ дээр Science Minds-аас гадна дахиад маш олон подкастууд орж байгаа. Тэгээд тэр болгоныг ч гэсэн та бас гоё сонсоод ингээд сонсоод сонирхоод үзээрэй. Тэгээд одоо хамгийн түрүүнд эхэлж орох чинь Radiocast гэдэг манай хоёр бас айгу мундаг хоёр охин ийм шинэ подкаст эхэлж байгаа. Тэгээд тэрийг бас сонирхоод үзээрэй. Ер нь бол ийм нэг нь одоо архитектор, нэг нь болохоор IT инженер. Тэгээд хоёр охин байгаа. Тэгээд айгу гой бас хөөх юмнууд ярьж байгаа. Тэгээд бас ороо сонсороо. Би тэгтээ бичих сонссон. Тэгсэн чинь яаж кодоор байшин барих вэ? Окей. За ингэсэн. Хоёулаа ч нөгөө дугаар болгон дээр юу ярих уу интернетэр гээд жоохон би хоёулаа хүндээ бэлтдэггүй л тий. Тэгтээ ингээ жоохон юу яриха бодоод орж ирдэг шүү дээ. Тэгээд би яг тийм надад зав байгааг байхгүй юу. За. Тэгээд яг богино хугацаанд амар гоё арга болсон заяа. За. Тэгээд хоёулаа дурший. Яг фейлдчих магадгүй. Тэгтээ яа гэв те. Ёолоо гэж наахгүй. За тэгээд инхээр болсон. Би сая чам руу нэг текст явуулсан заяа. За. Би яг ирж байхдаа харсан бохгүй юу. За. Тэгээ хоёулаа ингээд аль нь мэдхгүй сэдв заяа. За. Тэгээд би уцаараа чи ноутбукээр хоёулаа энэний тухай мэдээлэл олж заяа. За. Тэгээд олонгоо баяжуулж энэ яад юм бол тэрний яад юм бол гэж ярих гэж үзье заяа. За. Хоёулаа мэдхгүй энийг. За. За энэ юу вэ гэхээр EL гэж товчлт юм байна заяа. За. Encephalitis lethargica гэдэг ийм medical ийм одоо эрүүл мэндийн ийм амар нууцлаг 20 дугаар зууны үеийн нэг өвчин байгаа. За. Тэгээд энэ ерөөсөө гинт дэлхийд даяар гараал гинт алах болсон. За. Яаж үүссэн, яагаад үүссэн мэдэхгүй. Тэгэхээр хоёлоо одоо өөрсдийнхээ таамагаа төвшүүлэн заяа. За тэгээ энэний тухай би ингээд зүгээр нэг хайлтаар олсон юм нь болохоор яасан гэхээр энийг бол economo encephalitis sleeping sickness эсвэл sleepy sickness эднэр гэж орчуулдаг. За энэ яадаг вэ гэхээр ингээд 1917 оны үед neurologist Константин von Economo гэдэг хүн тэгээд pathologist John René Cruchet гэдэг хүн хоёр ингээд ер нь одоо тодорхойлсон байгаа байхгүй хамгийн анх тодорхойлсон хүмүүс. Энэ ингээд тархийг гинт ингээд өвчин нь дайраад тархилуу атаклаад тэнгуутаа одоо өвчтнийг яг ийм хөшөө шиг болгочдөг. Яг ингээд гацчдаг заяа. Яг нөгөө нэг ийм медуса хурж ирээд ингээд нэг юугаар хардаг шүү. Хүснүүд нь могоолж хараад нэг Harry Potter дээр хөшөөлдөг шиг. Тэ ингээд нэг ийм хөшөө байдалд олчдөг. Тэгээ энэ хүмүүс нь идгэрсэн хүн байхгүй. Бүгд насарч дууссан. Юу ч ярьж чадахгүй, юу ч хөдөлж чадахгүй тийм кондишнд болчихдог. Тэгээ өвчний тавилан нь ямар байсан юм? Насарч дуусаадсан юм уу? Эсвэл тэгэд идэгцгээсэн юм уу? Би энэ зүгээр би амар dark joke гэдэг нь уншсан байхгүй. Тэр нь бол идгээгүй юм билээ. За. Тийм. Нэг гар за хүүхдүүд сонсч за ямар мат тийм тэгэхгүй. Нэг гар нөө манай ихнэр ялт олчлаа гэдгсэн чинь яаж нь юу өөрчлөгдсөн гэсэн чинь яг секс ч нэг өөрчлөгдсөн гол тий зүгээр уугах юм амар их болчлаа гэж. За ер нь ийм dark joke-д амар хөлий хүмүүсийн коммент. Oh my god. За тэр нь бол 1915-26 оны үед энэ эпидемик цар тахал. Пандемик биш эпидемик юм уу тий? Эпидемик. За. Тэгээд яг хэдэн хүн энэ өвчнөр өвчлсөн тодорхойгүй. Тэгвэл хүмүүс дор аяж саяас дээш хүн энэ өвчнөр өвчлсөн гэж. Наадхан чинь 1-5 сая хүн дэлхийд дахинд энд өвчнөд өртсөн гэж гарч ирж байна. Тийм. Гэхдээ яг энэ тодорхой тоон unknown л гэсэн л байлээ л дээ.
Тэгээд 500,000 сурвалж дээр л тэгэж. Энэ нэг юм би яг бас одоогийн байдлаар хэлээ мэдэхгүй багч тий. Нэг юм яасан нь 500,000-аас дээш хүн нь яг үхлийн шалтгаан 100% энэ байсан гэхээр бас яг бүгд үхээгүй юм шиг байна л дээ. Яг хоо тэгээ бус нь мэдээж хөдлөхгүй байхаар хажуугаар нь янз янзын өөр шалтгаанууд орж ирж өгч болох л та тий. За тэгээд амьд үлдсэн хүмүүсээс хинэн ч энэ одоо хүчнийхэн байдлаас эдгэрч чадаагүй гэхээр тэгэл бараг л угаасаа хөшөөш өгж байгаа хүцэн л гэсэн үг байхгүй. Тийм. За тийм ийм юм уншлаа. Тэгээд зүгээр би яагаад юм бол гэж бодохгүй. Би тэгтээ яагаад гэдгийг хайж үзээгүй. Чи хайж байгаарай заяа. Тэгээд надад амар сонирхолтой санагдсан юм гэхээр энэ хоёлоо оныг харъя. 1915-аас 1926 он. 1915 оноос 1926 оны хооронд ямар үйл явдал болсон бэ? Дэлхийн дан болсон шүү дээ. Тэгэхээр эхний дан чинь юу байсан те? Нөгөө хорт утаа мутаа ашиглаж ирсэн шүү дээ. Тийм шүү дээ. Яг нөгөө бактериологийн зэвсэг айгуух ашиглаж ирсэн, вирусүүд ашиглаж ирсэн. Гэтэ эн чинь Африкт хамгийн их гарч ирсэн гэж одоо миний юугаар гарч ирээд шүү дээ. Тийм ээ. Тэгээд үгүй яах юм дуршсан болов эсвэл тий. Бас магадгүй тий. Тийм. Тэгээд ер нь бол ингээд гол ивент нь бол дандаа дайм байгаа байхгүй юу? Дэлхийн дай. Эсвэл бол зүгээр надад нэг юм тамаг байна л да. Би одоо жоохон хайж агаад батлаа заяа. Гэтэ ингээд зүгээр сониуч зан хөдлөөд байгаа нь. Хин нэгэн ингээд ямар нэгэн одоо ингээд ковид болоход амар их маск зарсан мөнгө олсон ч гэдэг юм уу тий. Ямар нэгэн юм unfortunate accident incident дээр хин нэгэн профит хийдэг шүү дээ тий. Энэ дээр эсвэл хин нэгний юм богино хугацаанд мөнгө олох арга нь замбаргаалцсан ч гэж болно шүү дээ. Гэтэ яг надад бол ингэж бодож байна заяа. Одоо миний авж байгаа мэдээлэлээр болохоор энэ өвчин болохоор ерөөдөө ийм өрөвслийн шалтгаантай ийм тархины өвчин гэж одоо ийм definition байгаа байхгүй юу? За тэгээ энэ нь болохоор голчлон яадаг вэ гэхээр дунд тархи болон суур зангилаа буюу базал ганглиа дээр очиж ингэж голчлон үйлчлээд за тэгээд хөдөлгөөний дисордер буюу хөдөлгөөн алдагдах ийм шинж тэмдэгтэй. За тэгээд зан характерын өөрчлөлтөнд ордог. За тэгээд ухамсарт байдлаа алдаж эхэлдэг. Тэгээд нойрны асуудалд ордог гэдэг ийм үндсэн шинж тэмдгүүдтэй байсан юм байна. Тэгээд тодорхой бус гэхдээ юу гэж итгэж байгаа вэ гэхээр энийг хоёр янзын юмар тайлбарлсан байгаа. За нэг нь болохоор вирусын халдвараар халдварлсан. За вирусын халдвараар халдварлсны дараах одоо дархлааны аутоиммуны буюу өөр үрлүүгээ довтлох юм одоо тэр вирусээр халдварлаад ардаас нь аутоиммуны өвчин үүсээд ингээд тархиндаа гэмтлүүд өгсөн байх магадaltaй гэдэг ийм юг тавьж байгаа юм байна л да. За тэгээд дээрэс нь одоо нэг гэсэндээ бол дархлааны эсүүд өөр өөрийнхөө тархины эс рүү довтлоод ингээд энэ өвчин үүссэн байх магадaltaй гэд. Тэгээд яг патогеник одоо яг ямар юм яг тийм шалтгаан одоо механизм яг өвчин үүссэн механизм нь бол тодорхой бус. Гэхдээ инфлюенза вирус байх магадaltaй гэж ерөөдөө ингэж тооцсон юм байна. Тэгээд надад болохоор ийм юм байгаа. Энд чинь 11 жилийн хугацаанд гарч ирэх гинт алга болсон юм ба штэ. Харин тийм. 17 онд гарч ирэх 28 онд. Тэгэхээр хэрвээ вирусын гаралтай гэж тооцож байгаа бол эн чинь ингээд цаашаа үргэлжлээд явах хэрэгтэй байх нь штэ. Тэгэнгүүт энэ дээр надад олдож байгаа мэдээлэлээр L-DOPA гэдэг эмчилгээ хийдэг байсан юм байна. Гэхдээ энийг 1960 онд буюу нөгөөх нь гарч ирж дууснаас 22 жилийн дараа, 32 жилийн дараа энэ L-DOPA гэдэг эмчилгээг гаргаж ирсэн байгаа байхгүй юу? Би сайн нэг юм олсон. За. Африкт гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь Африкийн нөгөө паразитаас болж үүсдэг sleeping sickness-ээс бол өөр өвчин шүү гэсэн байна. Тэгэхээр энэ яг Европт болж тарч байна. Тэгээ Африк төсtöөл гэж байгаа юм байна л да. Тийм баг. Тэгээд зөв хоёлоо одоо ийм таамагнууд төвшүүлээ заяа. За эхлээд энэ шинж тэмдгийг нь дуусгач л та. Окей, за тэгээ. За ингээд ийм 3 үетэй үед юм байна. За эхнийхэн үе нь болохоор акут буюу ингээд ийм гинт огцом авч байгаа. Энэ үе дээр гинт халуураад толгоо маш их хөвдөөд дотор мухаа оргиод тэгээд ингээд хоолой хүндүрлэж ингэж өвддөг. Тэгэхээр ханиадны шинж тэмдэг байгаа. Тэгээ бас нүдээ ингээ хөдлөхөөр нүд eye movement problem. Нүдээ ингэж хөдлөхөд хэцүү байдаг ч юм уу, өвддөг ч юм уу, тухгүй байдаг ч юм уу. Тийм. Тэгэнгүүтээ яадаг гэхлээр ерөөсөө унтахгүй.
Тэгээд унтахгүй дээрээсээ ерөөсөө ингээд ийм нэг тийшээгээ гөлрөөд тэгээд тэр нь юу ч харагдахгүйгээр ингээд гөлрөөд ингээд ийм таг алга болчдөг эхний үе дээрээ. За хоёр дахь үе дээрээ нөгөө зан характерын өөрчлөлтөнд орд юм байна л да. Энэ нь болохоор ийм ерөөсөө унтахгүй тэгээд ингээд ардаас нь хөдөлгөөнийх нь юу н орж ирд юм байна. Одоо ерөөсөө нэг ийм ерөөсөө контролтойгоо ийм хөдөлгөөнүүд орж ирд юм байна. Logically бодоод үзэхээр угаасаа унтахгүй тийм байдалтай байгаа хүмүүс чинь ийм нөгөө тархин ажиллах ойлоод юу болоод байгааг ойлгохгүй болно те. Тэгэнгуутаа яг энэ байдлаар удаан байвал нөгөө Паркинсонтай хүн шиг болох нь шүү дээ. Тэгээ эн чинь хроник үе дээр байгаа байхгүй. Одоо 3 дахь үе нь орж ирж байгаа байхгүй. За. Тэгээд ухамсарт буюу когнитив үйл ажиллагаагаа алдчихж байгаа. Сэтгэл зүйн хөдөлгөөн алдагдлалд орж байгаа. Тэгээ Паркинсон төстэй тийм шинж тэмдэг гарч ирээд одоо mask face-тэй ямар ч хөдөлгөөн байхгүй ингээ гараад ирдэг гэдэг. Угсаа зургнуудыг харахаар яг Паркинсон том шиг харагдав. Тийм. Ааха. Тэгээ энэ дээр бол 3 эмчилгээл хийж гэж яаж байгаа юм байна. L-допог Паркинсонизм дээр нь L-допо хийгээд тэг нөгөө нэг юм физик эмчилгээ хийгээд тэгээд сэтгэл гутрал эсвэл зан характерын өөрчлөлтийн ийм эмчилгээнүүдийг л хийдэг байсан юм байна. Тэгээд хамгийн өндөр нөгөө нэг юм нас оролцтой одоо яг юм acute epidemic гэж байгаа байхгүй. Тэр нь 20-30% та нас орж байгаа юм байна. Юу байсан юм байна энэ дэр. Тэгээд ерөөхдөө нөгөө нэг юм ингээд энийг ингээд даваад гарсан амьд үлдсэн хүмүүс шүү дээ, тэ. Эдгээр нь ерөөхдөө Паркинсон төстэй тийм шинж тэмдэгтэй үлдсэн юм байна. За тэгээд яг энэ үе чинь дэлхийн 1-р дан буюу 1914-өөс 1918 он энэ үед хамгийн их одоо политик паверч үт юм уу те. Хөрөнгө хаана байсан гэхээр дайны зэвсэг, төмөр, тос амирх мөнгө болж байсан те. Rookie mistake дуугах хэрэгтэй. Энэ компьютер дээр өөрөө төрлөө. Тэгэхээр ямар нэгэн материалын холбогдолтой байж болох. Жишээлбэл нөгөө хүмүүс хар туглаг яг үнэ. Тэ. Тэгээд за хар туглагыг бодъё зөө. Хар туглагны их хэмжээний хордлого байлаа гэж бодъё. Тэгэнгүүт хар туглах чи өөрөө хүний биед оронгуудаа зөөлөдөд буюу мэдрэлээс нэг мэдрэлээс рүүгээ мэдээлэл дамжуулж байгаа хэсэг буюу нөгөө синапсын занд нь очиос уучдаг. Тэгэхээр мэдээлэл дамжилт нь удаан болоод эхлэнгүүт тэр нөгөө юмыг ойлгохгүй тарих процесс хийхгүйгээр нэг тийшээ удаан хард суух ч юм уу тийм шинж тэмдэг тэгээ зан характерын өөрчлөлт ерөөхдөө гарах магадaltaй байж бас болох юм. Тий. Гэхдээ мэдээж яг энэ вирус ч юм уу бактери ч юм уу юу ч юм мэдгүй шүү дээ. Гэхдээ эн чинь нөгөө нэг inflammation буюу яг энэ өрөвслийн шалтгаантай гэдг нь бол батлагдсан юм шүү. Би too much into detail байхгүй л юм л та. Яг гоо энэ дээр болохоор өрөвслийн шалтгаантай л гэлвчсэн л айн л та. Тэгээд заяа 1918-нд нь Spanish flu гарсан шүү дээ. Испани. Тий. Тэгээд энэ үеэр амар их одоо юу гэх юм хөдөлгөөнтэй байсан бизнесүүдийн нэг бол эмнэлгийн supply chemicals. Pharmaceuticals. байгаа байхгүй юу? Зүгээр энэ яг зүгээр хоёлаа логиктой л бод тий. Яг энэ үеэр энэ имийг гаргах гэж байгаа. Энэ чинь 15 онд гарсан. Гэхдээ пандемик нь бол 18 онд эхэлсэн шүү дээ. Энэ хоёр хоорондоо ямар нэгэн байдлаар газар зүйн хувьд бол холбоотой эсвэл ямар нэгэн байдлаар хоорондоо холбоотойх боломжтой байна уу? За эрхмийн мэдээллийг хайж байгаагаар би өөр мэдээлэл хайж байна. Хүмүүсийг удахгүй тул би таныг онгойр чих үү. Чи хайж. Тэгээд над дээр болохоор энэчнээс бас юм юунууд байгаад байгаа байхгүй юу? Тэгэд энэ дээр яасан гэхэлэр нөгөө нэг юм одоо юм хид хидийн нөлөөллүүд өгсөн байгаа. За нэг нь бол түрүүний хэлдэг тэр нөгөө sleeping дээр асуудал гарч ирэхдээ ер нь яаж исэн гэхэлэр түрүүний хэлдэг хідэн цагаар ч хамаагүй яг юм black out болоод ингээд нам тасарсан юм шиг нэг тал руугаа гөлрөө суучдаг ийм нөхөр байгаа байхгүй. Тэгээд ерөөхдөө бол за окей инфлюенза гэд ярьсан те. Гэтэ энэ нь нэг вирусын шалтгаантай эсвэл олон хүчин нөлөөтэй гэдэг ийм за таамаг байна. Тэгэхээр яг вирусын байх боломжтой байгаа сте тий. Гэхдээ хамгийн сонирхолтой нь заяа. 5-аас 35 насны хүмүүс өвдсөн юм байна. What тийм үү? Тийм. Тэгэхээр дээшиг иммун юм хаашаа.
Тэгээд 5-аас доошоо өвдөөгүй 35-аас дээшээ өвдөөгүй яг 5-аас 35 насны хооронд. Энэ хооронд хүмүүсийн насныхаа ялгаагаар юу онцлог юу вэ? Дархлаад сайтай үе байж болох уу? Дархлаад өнгөж тогтож байгаа үе ч юм. Тэрнээс 5-аас доошоогоо нь биш 35-аас дээшээ нь биш. Тогтсон ийм хүчтэй ачаал дархлаа сайн ажилтдаг үед өвддөг. За энэ дээр бол канцер байх юм. Миний зүгээс бол мэдх юм алгаа. За. Сайхан хариултаа. Мэдгүй гэдэг үг 1000 үг юм таглаа. Гэ нэр ингэсээ яг юм юу алгаа. Ингээд хэлээ гэсэн чи. Тэгээд ер нь бол нөгөө нэг юм бас соёлын хувьд бол одоо нөгөө нэг урлаг соёлын хувьд бол бас юм нөлөө үзүүлсэн юм байна. Тэгээд энэ дээр болохоор яг энэ Mr. Symptoms гэдэг энтэй холбоотой айгүйх судалгаанууд тэгээд уран зохиолууд дээрээс нь амирх артистууд гарч ирсэн. Яг энэ юг гаргадаг. Тэгээд нөгөө Оливер Сакс гэдэг хүн гаргасан гэсэн шүү дээ. Зөв. Одоо энэ хүн ч нэг анх тодорхойлсон уу? Тий. За. Тэгээд энэ нь болохоор за энэ нэг тийм юутай мэдээл биш байна. Сонирхолтой мэдээл биш байна. Тэгээд өнч ихтэй яг ийм шууд юунууд аваад тэгэхээр яг насны юу байж магадгүй юм байна. Орчин үеийн үеийнхэн теорийн буюу одоо нөгөө яасан бол гэж бодож байгаа юмнуудын нэг нь болохоор ингэсэн байна. Амар олон судлаачид ингэж итгэж байгаа гинэ. Энэ EL нь ямар нэгэн одоо халдварын сүлд илэрж байгаа автоиммун реакшн байх магадaltaй. Эсвэл ямар нэгэн вирус те нөгөө сая ярьсан инфлюенза ч юм уу өөр ямар нэгэн тодорхойгүй одоо тэр вирус ч юм уу өвчин үүсгэгчээс болоод гинт ингэж нөгөө гарч ирж байгаа триггер хийж байгаа ч юм уу өвчин байж магадгүй гэж утсан байна. Тэгээд орчин үед тохиолдож байгаа нөгөө юм тархины дисордер байдаг шүү дээ. Дисордер гэж нэг монголоор нэр өгдөө. Өвчин л их үү те. Тархины өвчнүүдийг ойролцоо ийм тохиолдлууд бас гард юм байна. За тэгээ ер нь бол энэ 100% байхгүй болсон гэдгийг 100% одоо юу гэх юм баталгаатай хэлж чадахгүй байгаа юм байна. Яг тэгэхээр бараг л 100 жилийн өмнө тохиолдоод явж исэн тийм 2030 онд 100 жилийн ойн болох юм гэж байна. Тэгэхээр нөгөө тодорхой бас баримтгүй болохоор хэцүү сэдв байна л да. Гэхдээ амар байгаа сте тий. Чи бодлоо сая хүн гэдэг чинь эргэн тойронд байгаа хүмүүс гинт яг юунаас олж өгдөөд байгааг нь мэддэггүй хөшөө болоод гарч байна. Энэ дээр болохоор за политикл дээр 5-аас 35 насныхан их нас орсноос болж ер нь төрөлт ингээд айгу багассан бүр яг юм амар багассан гинэ. Тэгээд яг юуны дараах Европын одоо нөгөө дайны дараах эдийн засгийн нөхөн сэргэлт нь амар муудсан юм байна. Тэгээд ер нь бол нөгөө нэг юм засаглалын хувьд бол ийм алдаа үүсгэсэн. Тэгээд энэний ардаас Герман, Франц, UK зэрэг газар бол ийм одоо юу гэдэг ийм сонгуул энэ төр дахин явагдсан юм байна. Тэгээд энэ бол ерөөхдөө одоо чи бисээ what if гэж хайж утсан байхгүй юу? Тэгээд ер нь бол яг уу засгийн газар яг officially энэ дээр бол нэг тэгэж одоо аль дэрнэ гэдэг газар энэ тайлбар энэ төр өгж байгаагүй юм байна. Гэхдээ ер нь бол дэлхийн дайны 1-р дайны үе тэгээд тэр чиний хэлдэг тэр юутал Spanish flu-тэй бол ийм холбоотой гэж л үздсэн юм шиг байна. Тэгээд ер нь бол эцсийн дүгнэлт бол ямар үеийн үртэй 100 жилийн өмнөх үе вэ те? 100 жилийн өмнө хэрвээ төрсэн бол заяо. За энэ хоёулаа нэрээс юуг нь хэлсэнгүй. Энэ EL гэдэг энэ өвчин маань ч гэжтэй минийх юм шиг. Өвчин ер нь бол дэлхийд даяар болсон. Гэхдээ хамгийн түрүүнд Австрид гэсэн баг шүү. Тэгээд Герман, Англи, Франц, Итали, Америк, Канада, Орос тэгээд Азийн зарим хэсгүүд. Яг энэ хэлсэн газрууд бүгд дэлхийн 1-р дайнд ямар нэгэн байдлаар хамааралтайсан болсон. Дээр нь Spanish flu гараад бүр энэ үеэр яг хэрвээ юу гаргавал хүн амын төрөлтийг гаргавал баг хамгийн бага төрөлттэй сүүлийн хэдэн зууны нэг баг тий. Тэгээ эн чинь нөгөө 5-аас 35 насных нь өвдөөд тэгээд хамгийн яг ажил хийдэг төрдөг
хүсдэггүй энэ байгаа байхгүй тий. Тийм. Тэгээ энэ үед чинь дундаж наслах мэдээж амар бага байсан байж таар. Тийм. Тэгээд зарим юм дээр шүү дээ тий. Одоо Weimar Republic гэдэг ийм юуг хэлсэн юм аа. Бас нөгөө нэг ийм political read юунуудын хувьд. Тэгээд энэ бас нөгөө нэг ийм үр дүн гарсан юм байна. Тэр нь юу вэ гэхээр нөгөө нэг ийм яг extremist улс төрийн партинуудыг ингээд ийм одоо солилсон ийм бас үр дүнгууд аягүйх гарсан юм байна. Яг энэ өвчний дараа. Хүмүүст бол хол сонсогдоод иж магадгүй. Бид нар бол яг нөгөө ковидын цар тахлыг давчлаа шүү дээ. Тий. Энэ бол тухайн үедээ бүр хитэх амар л байсан байна л та. Ковид бол яг дэлхийд дээр гарахад тодорхой эдийн засгийн байдал арай дээрмээр байсан ч юм уу тий. Яг 1910 хэдэн онтой харьцуулахад бол хамаагүй дээр нөхцөлд байгаа шүү дээ. Шинжлэх ухаан хамаагүй хөгжсөн ч гэдэг юм уу. Тэ. Тэгээ мэдээг ингэж нөө мэдээлэл солилцох хурд маш сайжирсан. Тэгэхээр дэлхийд даяараа зэрэг ажиллаж чадсан тий. Ковид чинь. Гэтэл энэ үед чинь яг ингээд төсөөлөлт үзэхээр хин хаан юу болоод байгааг мэддэггүй нэг газар дайн болол тийхэн хулсууд нь байлдал тэгснэ тэнд хүчин гараал. Тэгэхээр яг бидний яг саяхан мэдэрсэн энэ цар тахлаас хитэх амар юм болсон байгаа юм л та. Тэгээд хэрвээ энэ өвчин Аз Африкт гарсан бол яах вэ? Тэгсэн бол ёстой алуулж хахдаг. За хятадын нөгөө нэг опиумын нөгөө нэг яг нөгөө англичууд чинь хятад Америк опиум зарч ирсэн шүү дээ. Хард тамхи зарч ирсэн. Энэ үе чинь хэдэн он бэ? Мэдгүй. Бас л 10 хэдээс арай өмнө л юм байна л да. Тэр чинь буу дунгаж яжсэн гэхээр. Тэгээ энэ дээр болохоор ийм хэрвээ тэгсэн бол нөгөө нэг ийм колоничлалын эсрэг ер нь бол арга хэмжээнүүд бол амар ихсэх байсан гинэ. Тэгээд одоо нөгөө Азийн орнуудын нөгөө өөрийгөө independence нөгөө тусгаар тогтнох хөдөлгөөнүүд айгүйх байгаад за тэгээд ерөнхийдөө энэ 20 дугаар зууны яг юм global power dynamic нь Аз Африк руу шилжих байсан. Яаж гинэ. Тэгтээ би ч диалогтой бод яаж мэдгүй. Харин эсэргээр амар сул дорой болох байсан юм шүү. Мэдгүй ш. Юу төрийн эргэлт үсттэй. Гэтэ тэр чин тэрний ардаас энэ өвчин гараад айгүй хүн үхээд ингээд амар хэцүү байх үед бол ийм хөдөлгөөнүүд ихсэх байсан л гэсэн юм. Миний төсөөлөлд яаж нь гэхээр Европчуудын амьдралын хэв маяг яг тухайн Азиудын хэв маягаас арай өөр байсан баха. Азиуд ч нөгөө гэр бүлүүдээр амьдардаг. Хятад ч нэг тэгдэг шүү дээ. Нэг юм пэлбэр юмд амар олуулаа. Тэгэхээр нөгөө тархалт нь Азад илүү хурдан байх байсан гэж бодож байна. Тэгээ хайжин яг нөгөө одоо хэр байсан юм бол та тэр үед Европтой харьцуулахад бодвол муу л байсан билгүү дээ. Гэтэ энэ бас амар чаленж шүү хөөе. Тийм байна. Шууд ингээд юу хайгаад ингээд ярьсан чинь би тэгээд бас нөгөө ингэж утсан. Ингээ хоёулаа мэдээлэл жоохон source морсоо ингээ тэ хайх га цаг алдаа дунд нөтөртэй болох гэдэг би ярина гэд баг 11 бэлтцсэн байсан шүү дээ. Яа, за сонсъё. Нэрнгээсээ сонсох юм. За нэрнгээсээ сонсъё. Вовкач баяра. Би тэгтээ нэр нэг амар инстэнт байсан. Хажуу айлын хүүхэд намайг усан буугаар байлдаг гинэ гэсэн. Ус буцалж байх хооронд энэхүү байгааг бичиж өгч. Яа, тийм dark ч. Харин тийм. Сайн байна уу төлбөргүй юм чигч сайн уу идэрш хөвчтэй юм чигш. Үгүй миний хайлтан дандаа ийм гарч ирээд нь би яах. Чи ямар амар даа. Үгүй яаж мэдх юм бэ? Би ч яг ийм хүн гэж бодоогүй. За. Хөш. Тэрнээс гадна надаа бас хэд хэдэн сэдв байгаа. За. Зүгээр ингээд бас ингээд зүгээр сайхан би нэг ийм ярилцлаганд орох гээд тэгэхээр бэлдсэн нэг ийм 2-3 юмнууд байгаа. Тэрийг ярьчвал яа дээ юу? Тэгэл та ямар ярилцлага вэ? Яа би нөө трейд руттэй холбоотой л юмнууд хийсэн. Тэгээ би бас сая бас нэг нэг подкастт орсон салбарын үнийхээ. Наад би тэгтээ яг сонсог гэхдээ чамаг хүмүүс орсон гэдгийг сонссон. Тийм. Гэтэ тэр чинь бол өмнө подкастт орсон. Сая бол яг юм зөвлөмжүүд өгсөн аах. Тэгээд
Тэрнээс гадна зүгээр юм панчаан болгоод мэдээлэл өгөхөд ингээд хин нэгэнд игнор хийлгэн штэ те. Хин нэг нь тоогдохгүй байвал. Тийм хин нэгэнд ингээд одоо хангаагийн ардаас ингээд нэг хүн гүжилаа л да. Shit те. Тэгээд тэгсэн чинь хангаа тэр хүнийг тоохгүй игнор хийх юм бол тэр хүн ийм өвчин мэдэрдэг. Муухай ш таггаасаа. Тэгээ физикал ийм гэмтэл одоо яг юм одоо нөгөө нэг юм. Гэхдээ тэр нөгөө нэг хин хайртай хүн дээ шүү заяа. Хайртай хүндээ одоо ингээд хосоод байлаа гэж бодъё. За. Тэгэнгүүт нэг хос нь нөгөөгөө одоо тоохгүй игнор хийж штэ тий. Тэгэнгүүт тэр нь яадаг вэ гэхээр одоо тарих яг юм гэмтэл авж байгаа юм шиг тийм өвчин мэдэрдэг. Тэгээд амар байгаа сте. Би сая амар ойлгомжтой юмыг ухаарлаа. За юу. Нөгөө иргэнд хүмүүс ярьдэн шүү дээ. Би нөгөө өөрийнхөө хамгийн дотны хүмүүсээ амар их өвтгдөг, амар их гомдоодог гэдэг. Угаасаа реакшн нь биш одоо хариу үйлдэл нь гэх юм уу? Угаасаа дотны хүн дээр л илүү ш. Танихгүй хүнд ингээд нэг чи тэнийг юм уугаа хэлэхэд бол югний ч юм уу л юм шүү дээ. Тэгэхэд хүндэлдэг хүмүүс хэлэх юм бол угаасаа амар. Тэгээ тэрнээс гадна дахиад нэг хэрүүлийн сэдэв байна. За. Ингээд ийм 200 жилийн хугацааны хүний хөгжил Gen-Z үе дээр ирээд broken болжээ. Нөгөө нэг чи юуг нь ярьж байгаах тий. Одоо ингээд critical thinking гэх хэвэл бах яриац тэрмэр байхгүй болсон энэ төр гэх. Эцэг эхчүүдээсээ ийм одоо IQ-гийн хувьд бага болж байгаа анхны generation. Одоо нөгөө нэг boomer гэл ингээл millennial гэл ингээд явж байгаа шүү дээ. Тэр ингээ 200 жилийн хугацааны ингээд хүний хөгжлийн явцад эцэг гэхээсээ бага IQ-тай болж байгаа анхны generation одоо юу болж байгаа байхгүй юу? Gen Z болж байгаа. Тэгээ thank you AI гэсэн. Тэ AI-аас гадна энэ нөгөө short reel-үүд байгаа тий. Нөгөө хүний анхаарал төвлөрөлтийг багасгадаг. Дээр нь бид нар жоохон байхад бид нар ч гэж. Ер нь дээр үед заяа. Дээр үед нь хашийн интернетийн хэрэглэнээс өмнө асуудал гарахаар за би энэ асуудлыг яа шийдэх вүлээ гэж хүн боддог байсан бол одоо энэ асуудлыг яа шийдэх вэ гэж бодохгүйгээр асуугаад хариулт авчдаг болсон. Харин тийм. Тэр бол одоо жишээ над дээр ч гэсэн нөлөөлөд байгаа шүү дээ. Би одоо яг нөгөө нэг юугаа нэг бүр яг нэрэн гэсэн юм л болонгууд нөгөө ChatGPT ч юм уу тий. Тэгээд нөгөө өөрсдийнхөө одоо хөгжүүлсэн AI-а барьж авч гүгээд идэг гэсэн аахгүй. Тэгэд одоо яг тэрийг ер нь болж эхэлж байна. Яг юм гараараа юм юм тэр хэлэх бол яж итл нөгөөдөг чинь бүр ингээд намайг юу хэлэгдгийг амар мэддэг болсон. Тэгээд нэг юм төсөл мөсөл ингээд proposal энэ gaаж ирэнгүүт нөгөөдхөө бүр ингээд юм PDF-тэй, PPT-тэй бүх юмтай тэгээ миний дуртай загвар магвараар ингээд шууд даунлоад тэгээд хүнд танилцуулахад бэлнээр гаргаж өгч юм уу бүр ингээд бүр юу ч хийх сонирхолгүй болгож юм болгоод тэгээд ингээд яг өөрийгөө амар анзаарсан. Тэгээд ингээд хугацаанд дуусчихж сарын payment байгаа шүү дээ. Одоо чи $200 payment дууссан шүү дээ. Тэгэнгүүт ингээд агааргүй болж байгаа юм шиг мэдрэмж төрж өмөрөө. Тэгээд амар addiction болчихж байгаа. Тэгэхээр одоо нөгөө ухаалаг хэрэглээ гэдэг үгний утгыг ихэ бодох хэрэгтэй. Яг юмыг яаж ухаалаг хэрэглэх вэ? Тэгэд энэ амар сонирм юу яасан. Нөгөө өмнө би ярьжсэн нөгөө porno төстэй нөгөө reward center ингээд ийм амархан юмд хандаг болчдөг гэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ бас тэрнтэй төстэй үйлдэл үзүүлээд байна гинэ. За. Тэгэнгүүт бид нар чинь ингээд ямар нэгэн төсөл өвчгийн тулд ямар нэг юм хайж болохын тулд тодорхой хэмжээний энерги зарцуулж байгаа шүү дээ. Ингээ хайгаад олоод тэрийг энэ тэндээс нь референсээр нь цуглуулад тий. Тэгээ аль нэг газраас нь ингээд ийм одоо ингээд ийм параграфуудыг нийлүүлээд тэгээд судалгаанаас өөрөө арга аргачлалын хамгийн тодорхойг нь олж аваад тэгээд ингээд одоо ийм юм болно гэд ингээд ядаж ингээд шивээд энерги зарцуулж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг энэ судалгааны яасан ингээд бүх промптоо яж итл төгс өгөөс орчих юм аа. Тэгэнгүүт яа дундаа хажуугаарнаас өөргө шидчих юм аа. За. Тэгэнгүүт ерөөсө тэг шаардлагагүйгээр тэгэнгүүт чи одоо ингээд би жишээ нь ингээд нэг судалгаа ч юм уу ингээд одоо ийм юм хийвэл яах вэ гэж эсвэл судалгааны талаар юм хайж эхэлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт хамгийн сайныг гаргуулж авчаад бусдын дээр нь одоо жишээ нь хамгийн accuracy өндөртэйг нь авчаад бусад муу байсан арга гаргачлал нь яагаад муу байсан гэдгийг нь ойлгохгүйгээр шууд нэгийг нь барьж авч дайрдаг юм нөхцөл рүү яваа орчиж байгаа байхгүй. What is it? Тэгэнгүүт яг юм үнэхээр нөгөө creative thinking гэдэг юм алга болоод эхлэнгүүт одоо ингээд би амар хурдтай ажил хийгээд төсөлмөслөө танилцуулаад бизнес proposal бичээд ингээд галзуураад эхлэн шүү дээ. Тэгэнгүүт нөгөө өөрөө хийх гээд үзэнгүүт ингээд ийм амар ингээд миний ингээд reward center ингээд ийм
жижигхэн юмд ингээд энерги зарцуулахгүйгээр жижигхэн биш энерги зарцуулахгүйгээр ажиллаад сураад байна. Гэхдээ юу биш үү? Амар зовж хийсэн юмны дараа гарахаар нөө цацсан юм шиг мэдрэмж төрж мөрөөднө гэдэг шүү дээ. Тэгэхээр наад би болохоор хурднаасаа цацсан мэдрэмж аваад байгаа байхгүй. ChatGPT дээр хасар хурдтай юмнууд тэгээд эхлэнгүүт санхүүгийн тайлан байна уу, бизнес төлөвлөгөө нь олон улсын яасан хийсэн тий Эрхмэг Sonic гэж дууд. Яг тэр тийм ажлын үр дүн мангар хурдан гарч ирээд байгаа дээрээ өөрөө кайф аваад байгаа байхгүй. Тэгэхээр ChatGPT дээрээс нь одоо богино хэмжээний бичлэгүүд одоо бүр утгаа алдаа бүр жоохон болчлоо шүү дээ. Тэгэнгүүт тэрэнд илүү ингээд донтоод ангууд IQ угаасаа багасаж эхлээд тэгээ хүн төрлөختөө нөгөө мөхөх юм лугаа тэгээ дээрээс нь хараа нэг юм зааж тэрийг би хаанаас олчлоо. Би мол бүк үлээ. За. MOL бүк үлээ. За Facebook дээр төстэй тим юу байна? Төстэй Янис наав шүү дээ. За тэрийг чи нэг юм ярьж та би тэрийг гаргаад ирээ. Бовкоч поёр явж байгаа байхгүй. Үгүй би гэхдээ ярихаас өмнө яг асуулт байна. Хэрвээ заяо. Чи тэгэхээр толгоож байгаа ажиллуулаа шүү за. За. Хэрвээ ингээд хурдан юмыг хийх нь зөв бол чи одоо ингээ хэрэглэгээ багасгачлаа. Энэ хэрэглээгүйгээрээ чаг энэ хурдтай ажиллаж чадах уу? Би одоо юу? Тийм. Чадахгүй. Тэгвэл ер нь урт хугацаанд чадах уу? Тэрийг тэгвэл хүн авч ижил хаяр хийн шүү дээ. Хүн одоо ажилд авч иж тэгвэл мөнгө солиош юм байна. Тэгж үгүй яхаа би зүгээр ингэж утсан байхгүй юу? За. Хамгийн үнэтэй зүйл юу вэ энэ төр гэл тэгэхээр эрүүл мэнд цаг хугацаа эднэр байдаг шүү дээ. Цаг хугацаач ялангуяа нөгөө хязгааргүй юм шиг мөртлөө хүн бүр хугацаа байдаг те. Амжилттай болдог хугацаагаа, ундаг хугацаагаа. Тэгээд нөгөө амьдралын нөгөө яг нөгөө буцааж болдгоо зүйлүүдийн нэг нь хугацаа байдаг шүү дээ. Тэгэнгუთ хэрвээ хугацаа юм чухал юм бол AI-ыг яг шууд хязгаарлах нь бас яг зөв гэдэг дээр бас асуумаар байгаа байхгүй. Гэхдээ яг мэдээж юу гэдэг AI хэрэглээг шууд тэнэг болно гэсэн үг бас биш шүү дээ. Хажуугаар нь тархиа хөгжүүлж болдог. Яг гоо тархиа хөгжүүл угаасаа AI хөгжих тусам шатны хөгжил байхгүй болно. Гэхдээ хажуугаар нь шатар тоглол. Ажил аим хурдан дуусгачаал ингээл скежлтэй араас нь шатар тоглолоо. Тэ? Тийм. Тэгэхээр ер нь бол би бол нэг юмд бүх юмаа буруу өгөхөөр ингээд жоохон цухалдуулаад байдаг байхгүй юу намайг. Яг ганцхан юмнаас олж бүр ингээд бүх проблем нүсээд байгаа юм шиг хүмүүс ярьдаг штэ ихэнх асуудлуудыг. Тэгэхээр яг ингээд логикли хараад үзэхээр амар олон фактор байгаа. Тэгээд мөн тэр муу зүйлүүдийг одоо юу гэдэг араас нь засч болох ч юм уу биш нөхөх ч юм уу. Сайн одоо юм эффекттэй хобби ч юм уу зуршил бас байж болох байхгүй юу? Яг гоо давхар хөгжүүлэх боломжууд байна л да. Тэгэхээр харин зүгээр яг надад нэг юм сонин яг ингээл энэс болоод ингэчлэг гэхээр яг заавал хойноос нэг юм өглөх гэдэг байхгүй. Гэтэл угаасаа одоо мэдээж муу гэдгийг бүгд амар сайн ойлгох ёстой л гэдгийг хол хэлэх ёстой шүү дээ. Тийм, муу гэдгийг л аягүй сайн ойлгох ёстой. Тийм. Тэгээд дээрээс нь баланслаараа гэдэг. Тийм. Тэгэнгүүт одоо бид нар MacBook-тэй холиё заяа. За би тэрний талаар ярьж байгаа заяа. Хэдхэн хоногийн өмнө одоо лонч хийсэн юм байгаа байхгүй юу? Facebook шиг. Шинэ платформ юм биш. Шинэ платформ. Окей. Гэхдээ it's not for humans. Чи тийшээ аккаунт нээж болохгүй. Чи зөвхөн орж үзэж болно. За энэ одоо нэг бидний нэг юм тархины ингээд чадамж IQ буураад нь штэ тий. Энтэй зэрэгцээ тэр MacBook гэдэг дээр нь яаж ахлаар зөвхөн AI-уд, эйжентүүд байдаг. Им Facebook гэсэн үг. AI-уд байдаг. Тэгтээ зорилго нь юу вэ? Тэд нэр одоо жишээ нь тэд нэр штэ тий. Хүн аккаунт нээж болохгүй хоорондоо ингээд комент бичээд, пост бичээд ингээд контент одоо хийдэг төвшөнд очих гээд байна гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд community үүсгээд тэрэн дотор юм өөрсдийн одоо community болоод пост бичээд өөрсдийн үзэл бодлоодаа илэрхийлээд тэр байтугай тэрэн дотор шашин үүсээд тэрэн дотроо бүр юм зөнч мүнч дотроосоо сонгоод өдөрдөгч өдөржигчаа сонгоод ингээд явж байгаа юм платформ зөвхөн AI эйжентүүд байдаг. Тэгэд өөрөө нөгөө self development хийдэг юм одоо AI юу тэн дээр байгаа
хүн орох аккаунт үүсэх ямар ч боломжгүй. Тэгээ бүр юм culture үүсээд тэрэн дотроо ингээд өөр өөрсдийн аккаунттай пост өчөөд, комент өчөөд, зарим нь шашин тал руугаа өөрсдийн шашинтай болоод, зарим тал нь бизнес айдиа гаргаад тэрийгэ дэмжиж, тэгээ бүр ингээд дотроо зөнч мөнч сонгоцсон, удирдахчаа сонгож монгоцсон бүр ингээд тэнд бүр галзуурж ийн үү. Тэгээд энэ AI чинь хоорондоо нэг сонирхлоор ирдэг штэ. Тэд тэрүүгээр ярьчих юм уу? Одоогоор бол LLM яваад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө чатлах гэсэн үг. Яг комент уншаад ойлгодог код юм уу? Тэгээ зүгээр LLM хүний хэл англи хэлээр юм. Уншаад харж болно. Гэхдээ хоорондоо тим юу соёл моёл ингээд үүссэн ингээ яваад байна. Тэгэнгүүт бидний хажууд дахиад AI гэдэг энэ шин social юм нэгсэндээ бол шин юм юу гэх юмтэй шин ирэн гэх юм уу? Шин юу зэрэгцэд үүсээ яваад байна шүү дээ. Соёл иргэншил. Тэгээ тэд нар хоорондоо ингээд юм яг бодит биетэр байхгүй ч гэсэндээ ингээд юм сервер дотор ингээд хоорондоо ингээд үүс яваад шүү дээ. Энэ ингэж явж байгаад тэгээд ингээд хүн ингээд улам тэдний аргачлалд өртөөд жишээ нь ярих юм бол жишээ нь Америк индианчуудыг нэг юу ч хийхгүй болгож тэтгэмж өгсөөрөөгаад ийм чадамжгүй болгоо газар нутгийн дээрэмжиж авдагтай төстэй юм болох гэдэг байхгүй юу? AI бүх юмыг хийж өгөөд тэгээд анхны генерашны үр дүн гарчлаа шүү дээ. Gen Z гэдэг бол өмнөх эцэг гэхээсээ IQ-гийн хувьд доогуур анхны генерашн гарч ирлээ. Тэрнээс цаашаа дахиад багасна. Дахиад багасах тусам тэнд чинь шинэ culture гарч ирээд AI ирэн ингээ гарч ирээд бидний өмнөөс юм гаргаж ирээд өөрийн соёл иргэншилтэй болоод ингэж явж байгаад хүн бараг ирээдүйн тэжээвэр амтан болох гэдэг юм шүү. Тэгээд устгах гэдэг юм шүү. Тэгээд нөгөө нэг хүмүүс ингээд устдаад зарим нэг нь ингээд юм хүний оюун ухааныг ингээд юм чипэн дээр суулгаад ямар нэгэн бийч дээр суулгаад эсвэл 3D ч 3D ч юм 4D ч юм өөр dimension руу бид нэр шилжээд биеэ орхицоогоод тэгээд дэлхий дээр дахин дараагийн юм гарч ирээ шинэ биетүүд үүсэж эхэлсэн юм биш. Ер нь тийм биш үү? Чи угаасаа Black Mirror яриад байгаа юм шүү. Кино. Black Mirror гэснээс би сүүлийн ангиудыг үзээд төрсөн сэтгэлээ хэлэх үү. За. Өмнө Black Mirror үзэнгүүд ирээдүйд зөгнөөд ирээдүйд ийм болвол яах вэ гэдэг юм төсөөлт үздэг байсан байхгүй. Тэгсэн чи сая үзсэн чинь яг одоо үеэ үзээд исэн юм шиг байна уу. Гэхдээ арай л юу штэ арай л бас ирээдүйн технологи гардаг штэ. Гэхдээ энэ бол надад нэг жилийн дотор л гарч ирэх юм. Who knows. Тэд нар хамгийн амар хэсэг нөгөө тархины хэсэг гэмтэнгүүд мис засалд оруулангуудаа хүч мэдрэх нөгөө юу тонтолгодог уу? Үгүй тэр мэдлэлт өвдөлтийг мэдрүүлээд идэг эмчтэй биш үү? Тийм тэр анги нь биш зөө. Нөгөө анги нь эхнэрийнх нь нөгөө нэг тархины авдартай болоо тэгмүүд нэг шинэ стартап хурж ирээд нөгөө нэг реклам явуулдаг шүү дээ. Тэнгүүдээ голоор реклам явуулаад байдаг. Тэгээд өөрийн юм антентай тэр антенаас гарах юм бол унтарчдаг. Тийм тэрийг амар олон ангитаар харуулдаг шүү. Нэг юм куб дотор ягаа хүмүүс контент хийдэг. Тий. Алхдаг. Нөгөө тог тийм яадаг те. Тэр өстэй. Тэгээ байнга реклам үзүүлээд байдаг. Тэр чинь одоо баг ингээд хийхэд асуудалгүй болцсон юм шүү дээ. Яг хөө тэгэл яг асуудлыг яг шийдэх гээл хурцтаал тулаад ирэхээр л одоо угаасаа нэг юм сонин байгаад байгаа шүү дээ. Одоо дэлхийн дулаар явж байгаа бүгдээрээ л мэдчихэж байгаа те. Тэгээд энэ нөгөө дэлхий дээр байгаа ресурсууд хязгаартай гэдгийг бүгдээрээ л мэдчихэж байгаа те. Тэгсэн мөртлөө одоо ингээд нөгөө дэлхийн дулаарлаас аврах жилүүд нь баг одоо өнгөрчөөд байгаа. Тэгэл одоо хамгийн амархан харагдаж байгаа зүйл бол Мальдив чинь одоо Мальдив шүү дээ. Мальдив арлаа. Живж байгаа шүү дээ. Тэгээд ингээд амар олон ингээд илт Женев ч гэсэн живж байгаа шүү дээ. Тэгээд өөрчлөлтүүд болоод тахад нөгөө юм яг надад бас амар төрдөг мэдрэмж их юм. Хэцүүд хөвгтэй юмыг удаан бодож шаналхаар залхаад ерөөсөй байхгүй юм шиг төсөөлөд эхэлчихдэг. Тэгэхээр яг энэ асуудал ингээд сул талууд нь бол байх л ахaltaа. Тэгээд одоо яг хүмүүс санхуд мэдрэгдэж байгаа нь амар хээтэй болол ингээд тахаар энэ рамны үн бол буухгүй. Угаасаа өсөх баха. Тий. Амар өсөх бах. Тий. Тэгээд ингээд тэрэнд чинь зориулаад үйл дүрлэлт яах юм. Тэр чинь хэр их одоо тий дулаан ялгаруулах интерментэр гэж зөндөл асуудал шүү дээ. Гэтэ энийг бол хүмүүс яг бодвол мэднэ. Гэтэ яг ийм амар олон төвхтэн бодож яах юм лээ шүү дээ. Гээд яг ингээд мдэггүй цэрлээ одоо хүмүүс амар их байна. Тэрнээс гадна угаасаа тэгээд хамаг юм аяар хийлгээд байгаа юм чинь бодох боломжгүй юм шиг. Тэгээд ингээд яг хэцүүдэл яг тулаад ирэхээр яг манайхан тэх баха заац тогныхаа алцаалгуурыг салгацгаая. Хэцүүдэд тулаад эхэлсэн үед нь хэцүүдэд тулсан гэдгийг ойлгохгүй ойлгох чадваргүй болсон байвал яг тархины хөгжил.
би ч арай тэгтлээ тэхгүй хаа. Гэхдээ одоо юу вэ штэ. Одоо нэг чи хэлсэн штэ. Нөгөө энэ генерашн ингэ чинь гэхээр дараагийн генерашн яах вэ гэдгийг бүр дордоод ингээд яг энэ дорддгоороо яваад байвал Gen Alpha чинь химэл оюун ухаангүй ертөнцийг төсөөлөхгүй гэж байгаа штэ одоо. Тэр нөгөө нэг Америкийн нийтмэн кино гэдэг штэ те. Нэг капсулд нэг биеийн үнэлэгч тэгээд нэг эрдэмтэн жил ямар ч хүн бэлээ хоёр ороод тэгж жагаад хэдэн жилийн дараа тэр нь ингээд ирээдүйд очих хэрэгтэйсэн бохгүй юу? Нөгөө нэг time capsule гэж нэрлэдэг лөө те. Ирээдүйд ингээд юм хадгалж явуулдаг те. Тэнгуут яг тэрэн шиг байх байсан чинь тэр төслөн зогсоод газар дээр хоригдсан байж байгаад ингээд хогон дотроос нөгөө гараад ирдэг байхгүй юу? Тэгсэн чинь Америкт очсон байгаа байхгүй юу? Амар том асуудалтай хогны асуудал нь бүр амар заяа. Хоёр дахь асуудал нь ерөөсөө нөгөө хөдөө аж ахуй болохгүй болсон. Тэгээ нөгөө хоёр чинь бол ийм энгийн ухаантай хүмүүс ч тий. Оцсон чинь зөвхөн гоц ухаантай болчихж байгаа байхгүй юу? Бүгд тэнэг болсон. Тэгснээ нөгөө юм урахгүй байгаа шалтгаан юу юм гэсэн чинь тэр үед нэг фанта шиг ч билүү тий, кола шиг ч билүү нэг ундааг бүх юмд сайн гэ рекламдсан. Тэгээ тэрүүгээрээ нөгөө услаад байдаг тий. Тэр баг тэрэн шиг юм ярих гэдэг чинь тэр айко майко офисын ажилтныхын тэр нэг юм нь бүр татаадаг үстэй. Тэр үед бол байж болох амар нөгөө scary movie шиг тий, хит тэнэгч юм шиг. Тэгээд нөгөө нэг хүний биед чинь нөгөө нэг ашиглагдахгүй эргэтэн болоод эхлэнгүүт нөгөө рудимент эргэтэн гэдэг байхгүй. Тийм. Одоо юу ярьжсэн штэ. Хүнд өөрөө уулна C-витаминыг өөрөөсөө ялгаруулах боломжтой байж байгаад. Тийм. Байглаас аваад эхэлсэн чинь тэр нь одоо ингээ бидний ДНХ-д унтчихдаг те байхгүй болцсон. Одоо ашиглахгүй болцсон. Тэрэн шиг нөгөө юунууд яах нь штэ тарих мэрх ашиглагдахгүй байгаа зүйл чинь хатангаршаад хэрэггүй гэж үзэхлээрээ нөгөө амьд явахын тулд тэр зүйл нь хэрэггүй болж энерги зарцуулаад чинь нөгөө нэг юм байхгүй болж эхэлдэг байхгүй юу. Тэгээд тарих хатангаршаж эхлэе. Одоо би чинь магадгүй Gen Alpha ч юм уу Gen Z дээр одоо тэр их тархины духны хэсэг ч юм уу те зарим хэсгийн MRI бүтцүүд дээр судалгаа хийгээд үзвэл тэрэн дээр асуудал гарч эхлэх хэмжээ жижигэрсэн ч юм уу. Тим юмнууд бол гарч эхлэх байх л гэж төсөөлүүд байна л та. Тэгээ зүгээр бид надад нэг юм сонь төсөөл байна. Бид яг одоогийн байгаагаараа шинжлэх ухаанаа хөгжүүлэхгүйгээр нэг 30 жил гусчхад бид супер хүмүүс болоо үлдчих юм шиг супер интэл. Тий яг юу те тог могоо таслаад маа чойжоо можоо чи зөв юм хийгээд байгаа юм шүү. Үгүй ийм байх хэрэгтэй байхгүй ёстой байхгүй ч гэжтэй одоо баг хүш одоо энэ дэр нэр ингэсэн политик яриалах гэдэг байсан. Надад тийм шүү дээ ийм юм мэдрэмж төрлөө. Хэрвээ яг одоо байгаа манай одоо ингээд улсын хурлын гишүүд ч юм уу те одоо энэ засгийн газар мазар ч юм уу те яг энэ тооцооллыг ирээдүйд хийгээд ямар нэгэн байдлаар ингээд амар юм одоо хөгжлийн загварчлал магварчлалыг ингээд 200 жил мэлэрнтэй 2100 он хүртэл ч юм ингээд хийж үзээд тэрэн дээрээ ингээд хүмүүсийн ирээдүйн хөгжлийн тооцоолол моцооллыг ингээд хийсэн чинь нөх химэл оюухан амар хөгжиж технологи нь амар хөгжсөн улсууд болохлээр одоо тэнцээ ингээд ийм хүмүүст нь ийм тэнгэрцэн ийм амтан болцсон химэл оюухан тэнд удирдаад харин тэд нар чинь нөгөө нэг юу байхгүй газар руу орохгүй штэ. Одоо захиргаан байхгүй дата сервер байгаа газар руу орохгүй штэ. Тэрийг тооцоолчоод яг тэрийг нь тооцоолчингуудаа дэлхийд дээр зөвхөн монголчууд одоо амар ухаантай болгож үлдээгээд дахиж 13 дугаар зуун шиг дэлхийн талыг эзлэх төлөвлөгөө гаргаад тэгэнгүүтээ одооноос шинжлэх ухааны хөгжлийнх нь ингээд дотоодын нийт бүтээгдэхүүний 0.5% хүртэл хамгийн багаар зарцуулаад нэмж захиргаан станц барихгүй болгоод тэгээд нөгөө нэг юм яг нөгөө хүмүүстэй юм төрхөрч мөнгө төгрөг өгөнгүүтээ цөмийн цэглэхэн реактор зэрэгт хэрчим өчмөж бүгдийг нь гацаагаад тоггүй юм байлгаад энүүгээрээ бид нэр ингээд юм ерөөсөө нэг юм дахиад 100хан жил шинжлэх ухаангүй шаачаад бид нэр ингээд дэлхий дээр супер ухаантай хүмүүс болж үлдэх гэдгийг тооцооллыг харчаад одоо юм байгаа бид нар тэрийг ойлгохгүй юм шүү. Бид нар ингээл аим сүртэй бүр ингээ 100 жилийн цаатгыг харцсан байвал яах юм? За тийм бол байхгүй. Зүгээр би одоо харалтаа Gen Z чи ингээ тийм ухаан одоо ингээ IQ багасаад альфа чи бүр юм болоод ингээ унаад YouTube-с ингээ ингэж явж байгаа штэ. Тэгэд угаасаа cryptocurrency гарч ирэх хүмүүс ингээд ийм зүгээр ингээд ийм амьд үлдэгдэл зорилттой болоод хоол ундын таслахгүй энэ ямар нэгэн байдлаар хүнд мөнгийг нөгөөд ингээд болгочихъя л доо. Тэгээд угаасаа ингээд ийм бөөрийнхий 3 дүрсэн
донд одоо 4 дүрсний нэг нь 3 бүрхийн нэг нь дөрвөлж байгаа тэрийг сонгож хаад вау чи ямар мундаг ухаантай юм бэ гэдэг generation одоо 100 жилийн дараа үүсчүүл яах юм тэрийг харж бид нар зөв яваад байгаа юм шүү. Бид нар ингээд эргээд дэлхийн талыг эзэлсэн хүмүүс чинь дахиад дэлхийг тэр чигтний эзлэх ингээд дэлхий дээр зөвхөн монголчууд төлдөх боломжтой юм шүү. Яг тэгэл яг зөвөр яг үнэхээр сериусны бодъё заяа. Шинжлэх ухааны хөгжил дэми юм шүү Монгол. Тэгээ ийм тал нутаг дээр тэгээ захилгаан байхгүй, дата сервер байхгүй, станц байхгүй. Гүйлтэй. Одоо энэ дэлхийн долларлаас шалтгаалаад нөгөө хүнсний одоо нөгөө нэг хөдөө аж ахуйд өөрчлөлтүүд орж байгаа тийм. Тэр чинь хүлээсээр байтал ямар ч шинжлэх ухаангүйгээр те хүлээсээр байгаад бид нэр яг тэр үеийн хэцүү одоо цаг уурын өөрчлөлтүүдийг ч юм уу янз янзын нөгөө нэг бактерийн одоо нөгөө мутацуудыг ч юм уу те давж гарах уугүй юу гэдэг чинь амар том факт. Тэгээ бид нар чи яг улаан нүүрээрээ тулж байгаа юм чинь тэгэл юугаараа сүргийн дархлаагаар давна шүү дээ. Бид нар ерөөсөө сүргийн дархлаагаар давсаар л ирсэн шүү дээ. Тэгэхдээ нэг бүр 10 жил тахтай нөгөө харь гаригийн хүнийг төсөлөхдөө амар том харнуудтай хуруунуудынхан яг юунууд нь яг хурууны өндөгнүүд нь амар том момчлоо те нэг урт хуруу муруутай гэдэг нэг юм богино бичлэг үзчихсэн байхгүй. Тэг чи нэг хүн ингээ компьютер дээр суусаар хагаад харанхууд суусаар хагаад ингээ нүд нь ингээл юм хар амар том болол те. Тэгээд нэг өсмөсний хэрэг байхгүй бол өснө онж мунаад яг юм харь гаригийн болж байгаа нэг юм анимашн шиг юм үздэг байхгүй. Тэг чи нэрээ байж болох юм байна да л гэж бодчихсон. За тэр ч тэгэл яг тэгэл хүмүүсийн төсөөлөл мэсөөлөл асуудал хальтаа. Ирээдүйд тэг тааж мэтгэд хэцүү л. Хүн бол ямар ч амтан байнгын хувьсчдаг те. Харин тий. Тэгээ одоо бүр жишээлбэл юм байна заяа. Нэг юм сонирхолтой дуу факт байгаа байхгүй юу? За. Нөгөө юу гэдэг чтэй horseshoe crab гэдэг лөө нөгөө юм бөөрөнхий нэг юм сүулттэй. Horseshoe crab гэдэг юм мөн. Тэр чин 445 сая жил гаднаасаа заяа. Бараг огт өөрчлөгдөөгүй. Төрөл зүйлээ нэг байхгүй юу? Гэхдээ тэрийг огт өөрчлөгдөөгүй гэж хэлж болохгүй. Яг тэр нөгөө одоо энэ хувьсэл гэдэг чинь зөвхөн гаднах одоо юу гэдэг нь те. Төрөхөд гадна доторх ингээл дисмис энийхээ мэдээж эргэн тойрныхаа нөгөө орчноос шалтгаалаад өөрчлөгдсөн баг. Гэхдээ 445 сая жилийн өмнөх чулуучсан нэг олдурыг одоогийн энэ horseshoe crab хоёрыг ингэ харьцуулах юм бол яг л адил. What if? За. Хамгийн анхны ингээд эртний хүн дөрсд ингээд хэдэн жилийн өмнөөс үүссэн бэхлээр 2.6 сая жилийн өмнө үүссэн заяа. Гэтэл биш те бидний дэлхий чинь өөрөө 4.5 биллион жилийн настай. Биллион жилийн настай. Тэрбум жилийн настай. Тэгвэл энэ хооронд чинь хүн төрлөختөн үүсээд одоо жишээ нь 2.6 жилийн одоо энд нэг юм цикл явж штэ. Одоо хэдэн жилийн дараа устгах юм мэдэхгүй. Тэгэнгүүт энэ чинь бодъё л доо. Тэгэнгүүт чинь өчнөө олон хүн төрлөختөн үүсээд тустаад хэмэл оюухан хөгжөөд тэрнээсээ олж устаад үүсээд яваад исэн юм шүү. Чи баг Rick and Morty шиг юм ярьчлаа нөгөө нэг динозаврууд амар ухаантаас дэлхийг хаяа явцсан байдаг шиг. Гэхдээ тэгээ надад болох нэр ингэсэн монголчууч зөв юу бодох юм шүү. Наа чин зүгээр амар юм хатуу юу ажиллаа шиг сонсогдож. Гэхдээ нээрэд тийм ухаантай хүмүүс удирдаатай байвал яах юм та нар? Тэрийг ингээд төрийн хар хайрцагны бодлогоор ингээд хамгаалж ивэл яах юм? Гэхдээ тэгэл тийм ухаантай байсан бол манайх яагаад тийм амар хөрсний бохирдолтой. Гэхдээ харин тэгээд тэр чинь ингээд ирээдүгөө ингээд зөвхөн Улаанбаатар л хөрсний бохирдолтой шүү дээ. Улаанбаатар ч өөрөө хэдхэн километр радиус дотор л байгаа бүс шүү дээ. Улаанбаатарт л Монгол улсын ухаан михийнх нь амьдарч байгаа шүү дээ. Тэгээ ингээ хордоод байгаа шүү дээ. Гэхдээ харин амар ухаантай бодлого байх боломжгүй шүү дээ. Гэхдээ тэр чинь юм болгон сайн тал муу тал гэж байна шүү дээ. Гэхдээ тэгээд хитрхээ супер байгаад их юм бол дэлхий хардаг шүү дээ. Яагаад ингэж вэ? Монголоос туршлага судлыг гэж ирэнгүүт дараа хэрцгний бодлогоор нь хамгийн минь мэдчүүл яах юм.
Тэгвэл Монголоос туршлага судалдаг л үстэй. Сая Африкаас хаанахаас жилийн ирэл туршлага судлаад явуулсан. Тэд нар чинь ингээд яг нөгөө гүнзгий судлах боломжгүй хүмүүс ирж байгаа учраас зүгээр хальт явуулчихж байгаа. Бас ирэхэр нөө дайн болж нэг өвөл ирчээд зогтоод гэсэн шүү дээ. Тэгээд хараа. Жишээ нь заяа. Аха. Бид нэр ирээдүйд Аха. чиний хэлдгээр одоо жишээ нь хойд мөсөн далай хайлдаг ч юм уу те ингээд их хайлаад ч юм уу уур амьсгалын өөрчлөлт гараад тасар хэмжээний вирус бактери гарч байгаа гэж хэлж байгаа. Тэг хит Хүн амын хит халалт гэж байгаа. Хүн амын одоо нийт хүн амын жишээ нь бид нэр талан хэдхэн километр радиуст Улаанбаатар хотод байна. Бидэнд утаа байна. Бидэнд вирус байна. Бидэнд хөрсний бохирдол байна. Биднэрт энэ өөрөө төрийн бодлогоор ирээдүйд үүсэж болох тэр аимшигын халдвар тэр бүх зүйлийг давахын тулд биднэрт нөгөө survival instinct-ийг үүсгээд сүргийн дархлаа үүсгээд ямар ч өвчин ирсэн биднэрт давж гарах тийм чадамжийг өгж байгаа юм бидний жигнэсээ харилж байгаа бодлого байвал яах юм? Хүмүүс зарим нь шаасаас энэ ямар амар хөцдөг те. Солиорцсон гар вэ? Энэ юу яриад байгаа юм бэ гэж бодсон шүү нэр. Яг нэг хэсэг хүмүүстэй толгойд хөлтө нэрээ тийм байж магадгүй энэ. Гэтэ ихэнх нь энэ яг ирүүлүү. Чи арх удгүйгээ өстэй хүмүүсээ. Сохтуу байгаа юм биш үү эн чинь. Гэн шүү ирэх мэ. Хоёул science podcast хийхэ бол хүн төр монголчуудын эсрэг юм хийхэ болио. Чих шиг. За. За энэ сэдвийг нөр өндөрлөө гэж. Гэтэ энэс өөрөөр өмөрх арга алга нэр. Би нэг хангагийн бүгтал сайнтал монтал гэж байдаг. Бүхний буруу гэдэг өнцгийг сайн барьсан бохгүй юу? Тэгээд бас байж болох юм дээ. Бас нэг юм ахаар наваа доош нь татчих юм аа. За яах вэ? Би доош нь татаагүй ингээд хайрцагаас гаргаж сэтгэх гэж л гэж. За тэгтээ хоёул өнөөдөр амар дарк юм яриад эхэлчихлээ тий. Угаасаа угаасаа нэг сайхан юм ярих юу алгаа. Бит хоёрын яриаг нөгөө сунгаад сохтон хүмүүс шиг болгочих болно гэж байна. Яг сохтон хүмүүс шиг сонсогддог тий. Харин тий. Гэхдээ нэрээ өстой бодог юм бодчихлоо. Бас сонио санагдагт. Харин тий. Ингээл сониучлах хэрэгтэй л дээ. Гол нь сониуч байгаад өөрөө нэг юм таамаг төвшүүлснэ. Ямар ч баталгаагүй юмд шууд итгээд хүмүүс тэр мэдээлэл тулгаад эхлэхээр л эн чинь буруу болчиход байгаа шүү дээ, тий. Тэ шүү дээ, эн чинь өгний хүч шүү дээ. Тэгээд за би нэг шал өөр юм ярих гэж байгаа. Тэгээд болчихлоо. Тэгээд бит хоёр ер нь өмнө яг нөгөө дарматай дугаар дээр ярьсан шүү дээ. Бит хоёр яг иймэрхүү яг ялангуяа саяных шиг те бэлтгэлгүй ярьсан юм моментэр бол бүгдээрээ яг юм батлагдсан те пепертэй юм яриаггүй л бол тий зүгээр ингэсэн бол яг тэгсэн бол яг гэдэл аль болох логиктой бодох гээд ч юм уу те тий зүгээр одоо сая бол би жишээ нь ингээд төр зөкөө өмөрөх гэж байж болох хамгийн гой өнцгөр нь ч юм уу те гаргалгаа гарах гэж хичээлэн шүү дээ. Яа. За. Тэгээд тэр хараа тэр төмөр зам амыг болиулдаг энэ чинь ирээдүйг энэ камер үл ирэх юм харуулчихсан өөр. Талчхан жинэ. Дарма байсан бол их чамтай хэрэлдэж байгаа шүү нэр. Дарма надад нийлээд госгойсон. За бас магадгүй. За бас dark humorтэй шүү дээ. Тэгээд одоо харь оронд байгаа элэг нэгт монголчуудаа. Хүч болигээг юм уу? Яа. Хөөе, нэг ийм нэр яг шууд дэлий ороод ирээ заяа. За. Хоолны шинжлэх ухаантай холбоотой хүнийг яг оруулмаар байна. Тим хүн байвал би юу шүү дээ. Холбогдооч. Би юу шүү дээ. Яг food science. Тийм үү? Тийм шүү дээ. Ирэлээ. Хүмүүс нөгөө нэг хажуудаа байгаа эрдэнэ хардгуу гэж ярьдаг штэ. Би сүүлд гөв тоглож хорсол сурах үзээд байгаа шүү. Ойлгоорой заяа. Надад нэрээ би Монголд ирсэн байна уугүй вэ? Асуугаат. Юун дээс асууч. Нэрээ гоё яг юм гоё хоол зөөч байгаа. Тэгэд асуугаад үзье. Тэгээд дөрөс хоолны сайенсийн талаар, монголчуудын сайенсийн талаар ярьж үзье. Би сүүлд нэг хэсэг хоолны бичлэг үзээд. Яан за. Тэгэд нөгөө
Яг амарлаг тийм мэддэг хүмүүс чинь одоо нөгөө сонгон бишээ саримс. Фак чи хоол зүүч яриаггүй. Яг ингээд яг юм шеф ярьсан юм биш үү те? Үгүй бишээ яг л ийм л юм хэрэгтэй байгаа. Саримс заяо. За. Жижигхэн хэрчиг тусам амт өндөр нөршлөж яадаг. Яагаад гэхээр дотор нь юм бодистай ингээд тэгдэг. Чи юм биш үү тэр хүн чинь тэгвэл? Үгүй би зөвхөн үтсэн бохгүй юу. Тэгээ надаа яг ингээд байнгын л хэргэлдэг байснаа зүгээр дотроо ингэдэм бахтаа гэж бодож исэн юм ингээд шууд хэлчихээр амар юм related амар сонирхолтой санагдахгүй юу. Тэгэхээр одоо ингээд их л хүмүүс хоол идчихэл амьдрдаг байлгүйдээ бодвол гэхгүй. Тэгэхээр амрууг орж байгаа юм а бас юм яг юм амар сайенслэг сонсох. Бас л нэр бодмоор асуудал шүү. Бас л нэрэн гэсэн хүмүүс хоол идчихэл амьдарч. Харин тэгэхээр хүн болгонд амар related. Гэтэ ман чин болсон шүү дээ. Би хоолноос гарсан шүү дээ. Бодгол асуудал биш. Нэрэл хүмүүс хоол идэх. Би бол сүүлийн хэд хоног хоолноос гарсан ба. Нэр чи манай ажлынхнаас суурай заяа. Хангаа хараад хоол идэхгүйгээр би идэхгүй. Хоолноос гарсан байгаа шүү. Яа. Яг дэлчгэр дээрээ тавьчаа. Чи яг сая төсөөлөл ихсэн чи яг солирцсан. Харин яг тийм ус нь арзаагаал гар мараа хоёр гараа өргөж ярьж марайл заяа. Нэг юм. Нөгөө орон дор идэг мангас шиг ингээл нүд мүд нь эргэлтэй л зэ. Нүүр мөр нь улаагаал зэ. Тийм бол яах юм. Тийм ингээл эргэлтэй гялтганаал заяа бүр нэг. Хангуугаа илчгээр юм шидчих гээд байгаа. Тийм яаж л эргэн тойронд шидэх юм ихтэй байгаад идэг те. Дотоор ингээл тэг өсчээл сая. Ямар азар камер байгаагүй юм те. Хүмүүс яг жинхэнэ төрхийг харах байсан юм шүү дээ. Гар мар нэг саруу маруу шиг болж болоо. Бараг ингээд шууд хомс ургаж умаргаад. Тийм. Яа. За кино гэж ярьснаас заяа. Хоёулаа киноны өмнө тухай ярьж лээсэн л та тий. Чиний яг ингээд үзэхээс өөддгүү киноны жанр яг ямар киноны жанр? Романтик кино. Муха романтик юм аа. Нэр ингэсэн романтик кино үзэх дуртай. Ер нь кинонд үзээд ойлгох дуртай. Тэггүй шоолоогүй шүү зүгээр чиний царийн нөврлөөс ч болсон. Яг үе тэгээд би эндээ бол тэгээд шоолоолохтой эмзэглэхгүй би үннээ л хэлж. Тэгээд би юм нөгөө харилцсан хүмүүсийн хоорондын харилцаа харуулдаг тим киног агуу үздэг. 12 Angry Men шиг үү? Тийм. Тэгээд дээрээс нь амар гоё сонирхолтой яриад болчихдаг те. Тэгээд Green Book байна. Тийм байсан те. Тэгэнгүүт тэд нар чинь ингээд юм одоо жишээ нь юу гэдэг шал өөр хоёр төрлийн хүмүүс хоорондоо өөр өөрсдийнхөө харьцаж жагаад сүултээ нэг айгу ойлгодог. Тэгээд хүнийг нэг нь болохоор жоохон тэ нэг тийм стрит гэнг байдлаар явдаг. Нөгөөх нь юм хүнийг амар энгийнээр ингэж амар гоё юм одоо тийм роял тэ соёлтой. Тийм амар ихэмсэг мөртлөөсөө бас тийм хүмүүсийн ингээд дотор байдаг өнцгүүдийг гаргаж ярьдаг. Тэгээд харилцан яриа нэгнтэйгээ ярьж байгаа яриа нь айгуу гоё. Тийм би юм хүн хоорондын харилцаатай кино бол хэд ч үтсэн уйдахгүй. Дээрээс нь Harry Potter. Тийм. Harry Potter. Shawshank Redemption дээр толж болдог л амар дуртай. Амар дуртай. Тэгээ чи яг ингээ миний хамгийн амар айцыг асуудаа. Чиний юу? Тий. Ямар ч хөнгүү байх. Ганцаар байх. Гэхдээ чи надаас асуу гэж байгаа чинь. Хамгийн амар айц чинь юу вэ? Жинхнээсээ Hogwarts байдаг байгаад. Тэрийг бид нар мэдэхгүй. Би маг л байж байгаа. Энэ бол миний жинхнээс айц. Тэгээ ямар санд нэр ингэсэн. Чи тэгвэл минийхийг асуу та. Чиний айц юу вэ? Зомби шүү дээ. Нэр юу? Сүнстэй киноос л зомби юу гэдэг вэ? Чи физикли хазаад өвтгөөд өлсөөд чи өөрөө зомби болох юм уу? Эсвэл зомбины ингээд ийм зомби дайралтанд дуртвал яах вэ гэдг амар олон жил ботсон. Ингээд тэр чинь яг юу ч болчих штэ тий. Ингээд эрүүл мэндийн үйлчилгээ хоол хүн сенатер байхгүй болол. Яг хөдөөл мал дээр гарах нь хамгийн зөв арга хэлсэн байлээ л тий. Ер нь. Тэгсэн чинь нөгөө зомби хонтой кино үзчихсэн үү? Тэгээд тэгвэл бүр утга алдсан штэ. Энэ юу чин шумуул чин зомбины вирус зөөгд ихвэл тэгэл бас тийм тий. Тэгэхээр угаасаа ялагдчихж байгаа байхгүй. Тэр нэг ялдаг төсөөлөлт чинь болохоор тийм байхгүй. Яа. Миний яг юм яг хизээч өөддгүү жанрын кино би ч нэг хэсэг нэлээд амар кино үзсэн шүү дээ. Ойлгосон.
За. Ерөөсөө л sci-fi ч биш юм бэл. За. Яг уран зөгнөлт юм бэл. Яг юм Грекийн домог момгон дээр ч юм уу те. Яг юм одоо Египтийн домог момог хуучтын бурхтаач ч юм уу те. Яг иймэрхүү Harry Potter ч гэсэн ер нь бол уран зөгнөлт шүү дээ. Тийм байна. Миний уран зөгнөлт юм байна. Яагаад гэдгээ би бас мэдсэн. Яагаад? Би багасаа үлгэрийн ном амар уншсан байлээ. Shit. Тэгээд үлгэрийн ном чинь дандаа эртээ урдын цагт тахгүй юу? Тэгэхээр яг юм эртээ урдын цагт амар одоо юу гэх юм дотн болцсон тий. Илүү ойрхон санагддаг ч юм уу мэдгүй. Тэгээд миний найз ч өөр эртний үнэлтэй. За тийм ээ. Тэгээ ер нь тиймэрхүү болоод өнгөрцөн юмны хойноос тий ирээдүйд яах вэ биш. Болоод өнгөрцөн үеийн ялангуяа заяа. Одоо цаг үед болж байгаа кино байлаа шүү тий. Үзэнгуут тэрний нөгөө back story-нууд байдаг шүү дээ. Өмнө нь яг яагаа ингэсэн гэсэн. Тэр нь яг тэр киноны хамгийн надад сонирхолтой хэсэг юм бэл. Тэг би яг гейм уран зөгнөлтэй юм ичид мэдтэй тий. Яг ч нэг дээр үед амар ичид байсан юм шиг байгаа байхгүй юу? Дээр үед л ичид байсан бахалтай ялчгүй. Тий. Тэгэл тэр үед чинь угаасаа тайлбарлаж чадахгүй юм болгоно л ичид юм болов тий бурхан юм болов гэдэг байсан болохоор. Тэгдэглээс л хальтаа. Тэгээ илүү хүмүүс итгэдэг тий. Би бол чам шиг өөрийгөө ойлгоогүй юм байна уу? Би одоо ингээ бодонгууд за уран зөгнөлтөнд дуртай юм байна. За дээрэс нь Interstellar ч юм уу те Lucy ч юм уу тэгээ Tenet ч юм уу би хэд ч би бүр амар олон үзсэн. За тэгээд Harry Potter байна. Би орог наснасаа их үзсэн. Бүх ангийн. Тэгэд чи зүгээр амар туйлшрамтгай биш л байхгүй юу? Би яг туйлширчаад идэг гэж магадгүй Тэгээд баха. одоо жишээ нь Friends ч юм уу те How I Met Your Mother ч юм уу тэднийг бол ингээл зүгээр ихтэй ч гэсэн хажуудаа тавиад гүйлгчтэй ч юм уу. Тэр чинь бас дээр үеих байхгүй. Тэр чинь бас болоод өнгөрч байгаа. Гэхдээ тэр чинь яг юм дээр үед гэдэг өнцгөө эртээ урдын цагт гэж гарч ирдэг шүү дээ. Зүгээр хүмүүс хоорондын харилцаач юм. Урдын цагт юм шиг санагдаад байна. Тэр нөгөө Chandler-ийн компьютер авчаал те. Бараг л те. Гэхдээ одоо ч гэсэн мегабайт RAM юу вэ? Хэвээ юу ч тоглож болно. Гэхдээ амар юм болгоо амар энгийн Friends-тэй гоё. Musical бас надад амар гоё байдаг. Тийм. Music La La Land манд бол миний одоо бараг топ 5-даа орно шүү дээ. Тэр La La Land байна Great Showman ч юм уу те. Эсвэл нөгөө Mamma Mia ч юм уу те. Тэд нар мэдэр бол надад бас үзсэн ч би ер нь бол яг юм бас юу юм байна. Яг чам шиг би бол өөрийгөө олоогүй юм байна. Арай олдохгүй юм байна. Тэгэж. Чи уцаа харж байгаа. Үгүй sorry энэ яг нөгөө ажил холбогдлолтой надаас шалтгаалаад олон хүнд би жоохон төгөөдөх гээд байна. Оо балар. За чи ажиллаа яа би юм ярьж яах вэ? Үгүй болцсон. За. Хөөе. Тэрнээс гадна би нөгөө нэг төрөний юугаа ярих хоёлаа энэ сэдв өргөжлүүлээд гоё нэг рандом юмнууд ярьцгаах уу? Тэр манай хугацаа хэд болж байгаа вэ? Удаагүй гайгүй. Хоёлаа яриандаа бүр яг цаг хугацааны юугаа алдчихлаа. Баримжаа алдчихлаа. Зя. Тэд нь штэ тий. Би бас нэг юм сонирн бас юунуудыг ингээд харлаа. Сайенсийн баримтууд ч гэх юм уу зүгээр нэг юм what if team юмнууд ч юм уу. Тэд нөө түрүүний би энийг нэрээ түрүүн ярианд дээр оруулах гэж мартсан юм шүү дээ. Одоо яг одоо нөгөө нэг дэлхий дээр байгаа интернет биш үү? Түрүүний би нөгөө нэг тэр AI юу энтрийг ярьж хахад энийг ярих гэжсэн байхгүй те марчч голоор нь оруулчих. За. Чи яг одоо дэлхий дээр байгаа интернетийн урсгал байгаа шүү дээ те. Энийг хэдэн хувийг яг жинхэнэ хүн ашиглаж байгаа гэж бодож байна. Яг асууж ах чинь жоохон ботчлаа. За. 1%. Гүн байна. 10%. Гүн байна. За би яг одоо хэлээ. 3.5. Гүн байна. За боли 900-ны 1000-ны гүн байна. 900. За мэдхгүй хэдийн. 38.5%-ийг бараг л таасан шүү дээ. Одоо хүн амар өндөр үлдсэн 61.5%-ийн хүн биш одоо hacking tools-үүд тэгээд ботууд яг одоо ашиглаж байгаа. Тийм утгаар юм уу? Би болохоор би одоо чам руу нэг юм бичингууд нэг дата центрээс нөгөө дата центр руу шилжиж байгаа тэрэг гэж утсан байхгүй юу? Ихэнх юу ч нь болохоор юу гэдэг чинь нэг сервер хоорондын ингээд нэг юм ажиллагааны юм гэдэг юм болоо тий. Тэрэг болохоор хүн биш гэж харсан. За мэдгүй. За окей. Би ер нь баг таацсан байх уу? Би ер нь зөв болоо. Зүгээр л асуултаа буруу ойлгосон болохоос биш. 29-нөр л зурсан биш үү? Харин тий. Шүү дээ. За тэгээд дээрэс нь
бас нэг ийм зүгээр сонирхолтой юм байна. Дэлхий дээр байгаа хүнээс бусад ихэнх амьтан ерөнхийдөө нэг ийм судалгаа хийсэн байна л да. За. Тэгсэн чинь тэд нэр яаж ийн гэсэн чинь зүрхний цохилт нь 1 тэрбумуудаа цохиход хүртэл амьдрд юм байна. Дахиулъя. Юу нэ? Дэлхий дээр байгаа хүнээс бусад ерөнхийдөө ингээд ийм одоо зүрхтэй одоо зүрхэн цохилж байгаа юм амьтад шүү дээ, тий. Одоо амьдралынх нь хугацаанд ерөнхийдөө зүрхэн 1 тэрбумуудаа цохих тийм насжилттай байд юм байна. Тэгээ туулаа богино наслаа. Тэгэнгүүт туулаа болохоор нөгөө нэг юм маш хурдтай зүрхэн цохилдог учраас нэг 3 жил. Харин юу болохоор одоо заан жишээ нь удаан цохилдог учраас 80 насалдаг ч юм уу. Ганцхан хүн 2 биллионуудаа зүрх цохилох хэмжээтэй байд юм. Тэгэд ингээд яг ингээд хөгшрөөд өгч байгаа амьтдуудыг ингээд тоолоод ингээд судалгаа хийсэн чинь ерөөхдөө хүнээс бусад амьтад 1 биллионуудаа зүрхэн цохиход яаж тоолох юм? Нас нь байдаг. Яаж хүний яг үгүй тэр чинь айгүй амархан шүү дээ. Тэр чинь минутанд цогж байгаа зүрхний тоог нь гаргаж ирээл настай нь хуваангууд чинь тэдгэл гараад ирнэ шүү дээ. За тэгвэл заяа. Адреналин жанкинууд байгаа шүү дээ, тий. Байнгын экстрем спорт сонирхдаг ч юм уу. Тийм тэд нэр тэгээд яг энэ тооцоололоор бол урт наслахгүй гэсэн үг. Насжилтыг богиносгоно гэдэг ийм бас сонинд хамаг байгаа байхгүй. Тэгээд амар их унтдаг, амар тайван хүмүүсүүд байна наслах гэдэг. Урт наслах гадах магадaltaй гэсэн. Яг нэг талаараа байж болох юм тий. Нөгөө урт наслын бас нөгөө нэг пейпер байсан шүү дээ. Би өмнө нэг хальт хэлж ирсэн баха. Гэхдээ тэр дугаар ороагүй ч магадгүй. Нөгөө амар их одоо хүмүүстэй их нээлттэй ярилцдаг. Одоо нөгөө socially ямар хүмүүс гэдэг үлээ те. Нэг тийм терм байдаг шүү дээ. Амар хүмүүстэй нээлттэй, амар амархан найзтай болдог ч юм уу. Тийм хүмүүс нөгөө урт наслсан хүмүүсийн дунд хамгийн их нийтлэг чанар нь тийм хүмүүс байсан гэсэн. Тий. Бас тэгэхээр тийм хүмүүс чинь нөгөө стресс багтай юмаа амар сайн гадагшруулцдаг болохоор. Тэгээ дээрээс нь бясалгал энэ төр сайн их юм бол ерөөхдөө юу яах юм шүү. Тийм байна те. Гэхдээ энэ амар сонин юу байгааз. Гэхдээ яг энэ ч бас 100% иннээс болсон гэсэн үг. Зүгээр энэ чинь 100% иннээс гэсэн үг биш. Зүгээр нийтлэг гарч ирсэн зүйл. Нийтлэг гарч ирээд энэ чинь статистик тоон дүнгээр гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр бас тийм байх боломжтой ч юм уу, гүү ч юм уу. Өнөөдрөөс би маш тайван хүн болноо. Яа. Шатаарч урд алахгүй гэсэн. Тэгэхгүй бол амьсгаадаад гэсэн. Гүү гэсэн чинь чимний амьдралыг буйсах гэсэн хэлээд байхгүй. Зя. Тэгээд дээрэс нь шүү дээ тий. Одоо яг ингээд бидний төсөөлд байгаа ингээд химэл оюухан хөгжөөд хийж байгаа юмнууд байгаа шүү дээ. Тэнгүүд хүмүүсийн нэг их мэддэггүй. Тэгээд тийм Никола Теслагийн ийм амар ийм зөвүүн туршилтууд байсан юм байна. Хүмүүс нэг их одоо сонсож байгаагүй тийм туршилтууд. За тэрний жишээ нь эхнийх нь юу вэ гэхээр тийм wireless electricity одоо ийм wireless тийм electricity одоо ийм цахилгаан дамжуулдаг шүү дээ. Wireless-аар энийг ингээд бүтэн дэлхийг бүрхэх юм туршилт хийжсэн юм байна. За ичээ дахиулъя. За ойлгох. За тэгээд энэ нь болохоор яасан гэхлээр дэлхийг өөрийг нь болохоор ийм кондуктор болгоод тэгээд ийм одоо wireless тийм одоо ийм wireless-аар цахилгаан дамждаг тийм туршилтыг ингээд хийгээд дэлхий дахинд ингээд ийм тэр чигт нь бүрхэх юм туршилт хийж гэсэн юм байна. Ингэсэн л үг юм байна л да. Хүмүүс дамжуулагч болоод ямар нэгэн тэжээлийн үсгүүрээс цахилгаан гараад тэр цахилгаан нь бид нараар дамжаад хажуугондоо дамжаад тэрүүгээр дамжаад тэгээ уц муцаад цэнэглээ. Дэлхий ground одоо нөгөө дэлхий өөрийг нь кондуктор болгоно. Тэгэхээр чин газардуулга голчвол богино холболтоос шатаад байлах. Бас тийм тий. Одоо энэ юу гэж зөхвөл эн чин бүр замраа галдна шүү дээ. Гүнээр тэгэн штэ. Цахилгаан дамжуулдаг зүйл за мэдгүй тэр нь за би мэдгүй хотлоо ирсэн байж магадгүй болчихлоо шүү. Ярьжсэн нөгөө толгой хэрэгтэй. Дараагийнх нь шүү дээ. Tesla яасан гэхэлэр бодол уншдаг машин хийжсэн юм байна, туршижсэн юм байна. Тэгэд мань хүн яажсэн гэхэлэр Tesla болохоор нөгөө тархины одоо brain wave биш үү те? Brain wave. Тэрийг нь ерөөхдөө бүртгээд яг ийм хүний бодлыг уншдаг ийм туршилт хийжсэн юм байна. За дараагийнх нь болохоор татах хүчний эсрэг тийм нисдэг машин. Нөгөө Back to the Future киноных шиг л. Тийм. Hoverboard марттай. Тийм. Тэгээд electromagnetic-аар тэгэж нөгөө нэг одоо ажилдаг. Тийм ямар ч даалгавчгүй
Түшгүй тийм юг Никола Тесла хийж исэн юм байна. Тэг чин Маглевыг ярьж хахад хоёлоо Никола Теслаг дуртсан болов. Хоёлоо ерөөдөө ярьсан. Тийм Маглев ч нь бол яг л тэр штэ. Аха. Гэтэ тэрэн дээр Никола Тесла гэж ярьсан бил байсан. За тэгээ бас дээрээс нь мань хүн яасан гэхээр аянга цахин штэ тий. Аянгийг нь шууд цахиж байгаа газар руу нөгөө өөрлөгөө татаж аваад электрон ингээд юм одоо цахилгаан цуглуулдаг тийм юу хийж исэн юм байна. Батарей л юм байна штэ. За тэгэл капаситор ч юм. Тийм. За тэгэнгүүтээ дараа нь болохоор яг ийм холограм байдлаар одоо жишээ нь хүний бодлыг гаргаж ирдэг. Тэгээд харь гаргийнхантай холбогдож оролдож ясан ч юм уу те. Тийм юмнуудыг хийж исэн байна. Тэгэд надад юм бас бодол төрлөө. Юу вэ гэхэлэр одоо бид нар ингээд ийм Марс дээр ингээд очиод амьд биеж тайгаад байгаа штэ. Амьд биет угаасаа олдохгүй. Тэд нар нөгөө нэг юм одоо юу гэдэг төрөний хилдэг шиг нөгөө оюун ухаан биерээс гадагшлаад өөр дайманшнд байгаа бүхэл бүтэн гаднаас бидний нүдээр харахад ийм юуч байхгүй мөртлөөсөө ингээ бүхэл бүтэн ийм юу угаасаа тэр байгаа юм шүү. За. Нөгөөдөг рүүгээ буцаж орох гээд байна боллоо. Гэхдээ яг тэгэл амар олон бидний мэдхгүй лаглаг туршилт байсан байх. Тэг. Үр дүн сайн гараагүй болохоор ч юм уу те. Тэг шүү дээ. Эсвэл бол технологийн нууц олгоод хадгалсан ч юм уу те. Шинэ хэдэн минут болж байна? Бараг л төгчл байгаа юм. Дахиад нэг жоохон ярьчих болох юм шүү дээ. Би тэгээд нэрээ тэр нөгөө нэг сонноос нөгөө ярьсан юмнуудаа судалсан юмнуудаа яах вэ? Трейд хийдэг хүн байвал бас сонсвол. За тэгээ. Тэрэн дээр би судалгаанууд ярих гэсэн чинь хоёлуугаасаа тий сая байна. Тэрэн дээр би нэг хэд хэдэн юмнууд уншиж үзээд за тэгээд тэгсэн чи ерөөдөө нойртой, хоолтой ер нь бол тэр нөгөө нэг яга фомо үсээд байгаа. Ягаад тийм мэдэр фомо. FOMO. Тий. Үсэж байгаа те. Гэдэг ч юм уу. Тийм юмнуудыг судалж уншлаа л да. За тэгэнгүүт трейд дээр хамгийн их нөлөөлдөг юмнуудын нэг нь алдаатай байгаа юмнуудын монголчуудад нөлөөлж болох үс зүйлүүд нь нөгөө нэг юуны хэмнэл орж ирж байна. Хоногийн хэмнэл. Тэгэнгүүт чи их нөгөө нэг өдөр шөнийн зөрүү өндөр шөнийн зөрүүн дээр. Одоо чинь Америкт өдөр болж байгаа энэ шөнө болж байгаа шүү дээ. Бид нар байглаар унтах ёстой шүү дээ. Тэгэнгүүт нойрны алдагдлалд ороод шүү дээ. Тэгэнгүүт хүн 20-24 цагийн хугацаанд нойргүй явж байгаа бол 30% ийм согтолттой юм уу эсвэл тарих 30% юм одоо хортцсон юм шиг тийм юу мэдрэмж авд юм байна. Тэгээд тэрнээсээ гадна нойргүй явж ангууд одоо бидний амигдалагыг бүтцсэн байгаа шүү дээ. Амигдала чи өөрөө бидний айдас болон гаднаас ямар нэгэн сүрдүүлэг ирж байгааг, аюул ирж байгааг ингэж мэдрэх үүрэгтэй тийм дархны бүтцэхгүй. Тэгсэн чинь нойргүй явсны ардаас MRI шинжилгээ хийгээд үзсэн чинь тархин дээр амигдалагийн идэвхжил 72 идэвхжсэн. Тэгсэн байнгын нойргүй явангууд шүртэй яваад байнгын айдас төгшөр anxiety эхлэнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр зөрөгтэй хөдөл хийж чадах. Тэгэнгүүт нөгөө нэг юм жижигхэн зүйлээс одоо чи трейд хийгээд нэг жижигхэн алдаа гарна шүү дээ те. Тэндээс асрах өвдөлтийг мэдэрдэг. Тэгэнгүүтээ revenge trading буюу өшөө авах одоо нэг зорьсноос ингээд юм одоо зүгээр л нэг юм байж болох лос байл алдагдал байлаа шүү дээ тий. Тэрийг ингээд окей нормалаар хүлээж аваад цаашаагаа ингээд үргэлжлүүлээд илүү амжилттай трейд хийх боломж байлаа гэж бодсон шүү дээ тий. Тэгэнгүүт тэнцэнээс асрах өвдөлтийг мэдээд асрах алдагдал авсан мэдрэмж төрөөд тэрнийхээ ардаас нөгөө өшөө авах сэтгэл зүйгээр дахиж дайрж ороод алдаа гаргадаг нэг ийм нөхцөл байдал үүд юм байна. За тэгэнгүүтээ дараагийнх нь болохоор мань хүмүүс одоо ингээд ийм одоо жижигхэн ашигтай ажиллаж штэ тий. Тэгэнгүүт ер нь бол ингээд би ер нь ингээд энэ зах зээлийг мэдэрчлээ. Ингээд амар их мэдрэмж төрд юм байна л та. Тэрний яаж байгаа гэхээр одоо чинь би юу гэдэг нэг $50 нэг $100 болгочлаа штэ. Зорсондоо хүрсэн. Тэгэнгүүт нөгөө юу н амар асар хүчтэй ажиллаад reward center асар хүчтэй ажиллаад аж аргалын дааврууд нь саваад тэгэд амар гоо жаргалтай мэдрэмж аваад дараагийнх нь трейд рүү ингээд амар ингээд юм өөрийнх нь бүх ингээд тооцоолн зүв байгаа л те өөрийнх нь зурсан зурган зүв байгаа л тэгэд өөрийнх нь тактик нь зүв байгаад ингээд нэг хэсэг мөнгө олчлоо штэ. Тэгээ тэр сэтгэл зүгөөрөө шууд дараагийнхлаг орж болдгоо юм байна. Хоёлаа анхнаас энэ сэдвээр ярих гэсэн биш. Яагаад тийшээ орж болдгоо юм бэ гэсэн чинь бид нэр тархинд ад жаргалын даавар
амжилт reward center ажиллаад хайрын даавар, аз жаргалын даавар хүчтэй ажиллангууд judgment zone ажиллах болчдөг. Яг нөгөө нэг юм одоо fan girl үе ч юм уу те fan boy үе гэдэг чинь хайртай хүнээ харангууд юуг нь ч муухай юм харанзаарч чадхаа болоод тэгээ нөгөөдг нь тэнэг үйл гарч ирсэн чинь бүх үйлдэл нь гоё юм шиг санагдаад ирдэг үе гэдэг чинь тэрнтэй адилхан яг ингээд өөртөө ингээд амар жаргалтай мэдрэмж төрөөд аливаа зүйл шүүмжилттэй хандах чадвараа алдаад эхэлт юм байна. Би нэг юм хэлэх үү. За. Яг заа юу эмчнэр дээр ч бай, инженерүүд дээр ч бай ямар нэгэн мэрэгчлэлтэнгүүд тэр нийтлэг гардаг амар том критикал үе байдаг. Тэр нь юу вэ гэхээр би болчих. Би лаг болчих одоо. Гэл амар өөртөө итгэдэг. Яг энэ үеуд дээр ихэвчлэн амар том алдаа гаргадаг. Тэр нь аз жаргалын даавар нь сайн ялгараад энийхний жижиг үр дүн хүрчлээ штэ. Тэгэнгүүт аз жаргалын даавар нь ялгангууд угаасаа judgment zone нь ажиллагаа болчихно. Тэгэхээр аливаа зүйлд шүмжилттэй хандах буюу энэ дээр ингүүл алдаа гарах магадлал хэд үлээ гэж бодох хэсэг дээр тарих угаасаа ажиллахгүй гэсэн үг. Угаасаа ийм байдаг гэж итгэждэг. Тийм. Тэгээ тарих ажиллахгүй болонгууд дараагийн трейд рүү орохдоо өмнөх нөгөө эрсдлээ тооцчихдгаа байлаад асар том алдагдал гардаг. Тийм учраас хэрвээ жоохон ч ихсэн амжилттай болсон бол дахиад 30 минут аваад за окей болчлоо даавруудаа буулгаж агаад дахиад за окей би дахиад трейд эхэлж гин гэд judgment zone хүчээр эхлүүлээд дахиж ор гэдэг ийм юу одоо сэтгэл зүйн өөрчлөлтүүд орж ирд юм байна. Тэгдэг те. Яг шинэ инженерүүд ч юм уу те. Ингээл хамтаа хүмүүстэй яг хэлдэг нь яг тэгдэг байхгүй. Яг энэ үе чинь л амар хэдэж шүү ер нь алдаа гарах гэдэг. Тэгээд тэр нь юм жижиг алдаа байвал Аз баг те. Амар том дээр энэ угаас дандаа ингэчт юм дөө гэд ингээд нэг юм шалхахад дутуу ичдэг ч юм уу. Тэгэл тас хэл нэг үнтэй идэн гимтчихдэг ч юм уу. Нэг юм том юм боллоо шүү. Тэгэнгუთ шууд уналтанд орон заяа бүр ингээл. Би яг юм иддэм үү ч юм уу те. Яг өмнө хийдэг байсан юм бэ. Гэхдээ өмнө хийжсэн одоо зүйлүүд дээр эргэлзээд эхэлцдэг ч юм уу. Амар энгийн юм чинь баг 4-5 шалгаал юм гараас юм гарахаа болоод ч юм уу те. Тэгэхээр нөгөө нэг протокол гэдэг юм заавал байх хэрэгтэй байгаа даа. Яаж сэтгэл хөдлөж исэн протокол байх хэрэгтэй. Тэгэхээр тэдүү удаа шалгах хэрэгтэй, тэдүү удаа шалгах хэрэгтэй. Бидний хувьд яадаг вэ гэхээр 2 инженер ажиллана. Нэг нь амар туршлагатай, нэг нь цоошин байсан ч хамаагүй. Би нэг 50 удаа сурчсан байхгүй. Би амар ингээл яг хамгийн супер инженертэй ажиллаж байхад хүртэл. За миний хийснийг шалгах. Тэгэд яг би ихэндээ жоо хаан шалсан ч үгүй ингэдэм а заавал энэ компани протокол. Би алдаж болно хүн юм чинь. Чи яг миний алдааг олох юм бол чи амар сайн сайжирч гин гэсэн үг. Гингуут нөгөө алдааг нь олох гол те. Амар нэгнийггүй шалгал. Тэрнээсээ өөрөө бүр амар сайн сураал. Яг энэ арга амар зөв арга. Яг инженерүүд гэж хэлж байгаа боловч өөр яг хуу салбаруудад одоо ашиглагдах л та. Тийм, трейд хийж байгаа хүмүүс ч гэсэндээ яг өөрийн гэсэн барьдаг юм тактиктай байгаад тэгээд тэрийг яг ингэж барьж явдаг бол одоо тэр юунаас эрсдлээс сэргийлэх боломжтой болчихж байгаа. Тэгээд багаар ажиллаж байгаа үед 2 инженер заавал байгаа. Тэгээд тэр 2 инженер нь бие бинийгаа шалгаад бүх юм хийж эхэлдэг байхгүй. Тийм. Тэгээд энэ айгүй үр дүнтэй. Тэр нэг ийм байсан. Бас арга юм шүү дээ. Байсан юм байна лээ. Тэгээд тэрийг гэхдээ би энийг нөгөө нэг судлаад явж байгаа хоорондоо нэрээ ийм юм байж болох юм биш. Тэгэхээр ямар ч ажлыг хийсэн байсан амжилтанд хүрсэн бол хэсэг завсарлага аваад тэр зэгсээ дахиад явахгүй бол даавардаа бид нар өдөрдөгдөж амьдардаг хүмүүс ч хэцүү болчихж байгаа. Биш миний яриа амар бөглөө сонсогч байна гайгүй юу? Үгүй харин минийх амар цоройтой сонсогч байна уу? Амар гоё. Тийм үү. Тэр чихвчэндээ байгаа. Өөр өөртөл юм шиг байна. Тэг өөр өөртөө сонсогч байна. Миний яриа амар цоройтой байгаа байхгүй. Үгүй над дээр бол амар гоё сонсогч байна. Хангай. За. Тэгээд тийм тип байлаа. Тэгээд дээрэс нь бас нөгөө нэг юм өшөө одоо тэгээд дээрэс нь одоо ингээд ийм трейд хийж байгаа хүн одоо жишээ нь ингээд дараагийн нэг айдсан нэг асуудал нь юу вэ гэхээр тэр чинь амьдралын нэг хэмнэл болчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр хүн чинь тодорхой нэг зориг тавиад тэрэндээ хүрээд ингээд үр дүнгээ үүсээд ингээд тэр хүн ингээд ийм амжилттай яваад шүү дээ. Тэгэнгүүт нойргүйгээс болоод эсвэл одоо түрүүний ууцнаас болдог ч юм уу те. Эсвэл ямар нэгэн байдлаас болоод нөгөө трейд хийж чадахгүй болж эхэлнэ шүү дээ те. Тэгэнгүүт энэ үед пейн мэдэрд юм байна. Юмнаас хоцроод байгаа юм шиг санагдах юм уу? Тийм, фомогоос гадна зүгээр өвдөлт мэдэрд юм байна. Яг цээж хатаж матгадаг шүү дээ хэлж байна уу? Пейн мэдэрдэг. За. Тэгээд тэрэндээ өдөрдөгдөнгуудаа нөгөө бэлэн биш байгаа үедээ эсвэл нөгөө шаардлагагүй байсан үедээ
давхиж ороод трейд хийх зан үйл байд юм байна. Тэгэнгүүт энийгээ болохоор яг хөө зүгээр юм одоо юу гэдэг пейн мэдрээд байгаа учраас тэрийгэ зовироо намдах гэдэг нь шүү дээ. Энийгээ бол яг хөө зүгээр одоо юу гэдэг мэрэгжлийн юм одоо төр юм арга хэмжээ авж байгаа үе ч юм уу. Тийм байдлаар ингэж өөрийгөө тайвшруулахгүй бол яарал даарна. Яарал даардаг. Ядарвал үлснэ. Өдөр өлсвөл ядарна. Өөрөглөөд би яг өхөн гэж хэлчихэж байна гэж. Тэгэхээр яг юм энийг гэхдээ би яг трейдүүд гэж ярьж байгаа ч гэсэндээ ер нь амьдрал дээр бүх мэрэгжил дээр байж болох юм байхгүй. Тийм учраас нэр ус трейд хийж сурах гадах шүү дээ. Би ч гэсэн. Тэг ном уншаалаа. Яг бүр юм амьдралаа даатгаж биш л дээ. Зүгээр л мэдхэд илүүдэхгүй. Одоо баян хүний хобби дийлдэхгүй байлгүй дээ. Би тэгтээ нэрнгээс яг чиний яг яриад байгаа шиг амар баян байсан бол яана гэж. За. Яахчгүй шүү дээ. Юу ч хийхгүй байхдаа амар сайн шүү дээ. Үгүй. Би бүр ингээд зүрхний зүрхтэй удаан байлгүй. Амраал ингээд таачртэл амар сайн шүү дээ. Яг чи чадахгүй бах уу? Чи намайг ингээд ганцаараа байхаас айдаг майдаг гинтер гэж ярьдагч яг үнэндээ бас чи бас ийм найзтай байх, олон найзтай байх, ингээд ийм найзуудтайгаа ингээд ийм нэг хүнтэйгээ их биш зөө. Олон найзтайгаа ингээд ийм ээлжлээд нэгэнтэй юм яриад гоё кофе уугаад ингээд магадгүй. Ер нь яг нөгөө амар хамт олонтой болохоор мэддэггүй яваад байсан байж магадгүй. Гэхдээ тийм юмс айдаг болохоор айгүй хамт олонтой байд юм шүү. Үгүй уус ажлын л амьдралын л юм аяг юм болчих. Тэрнээс би бол өөрийгөө яг хүндээ амар зожиг гэж боддоо шүү. Тийм үү? Тийм. Яг хоо тэр зан нь яг хоо манай бас нөгөө яг наах гэд найз байдаг. Тэр бас надад бол зожиг зангаа хаяа гаргачаад байдیں۔ Тэгээд би жоохон гомдчиход байдیں۔ Үгүй яг тийм шаардлага хүнд угаасаа гардیں۔ Гарах. Ер нь хүн болгонд адилхан биш л те. Гэхдээ эргэн тойрныхаа хүмүүстэй ярина шүү дээ. Тэгэнгუთ угаасаа ингээд нэг юм амар их чалтай стресстэй үед ингээд нэг хүүгээд нэг зай аваад за одоо яг эсрэгээрээ тооцсон юм. Жинхэнэ зожиг байж болох юм чи би явах. За. Чи намайг яг хідэн ингээд юм татны найзтай мэднэ сте. 3 4 тэгээд яг ингээд гадуур хүмүүстэй чийлрээд хамт олон байгаад ингээд олон төрлийн найзуудтай ингээд энтэнд очиод юм яриад төрс өдрөмдөө өргөдөөд ингэж явдаг лөө. Үгүй би бол чамайг байнгын чиний ажилчин хүнтэй ярьдаг шүү дээ. Нэг ойлголтоо нэгтгэдэг шүү дээ. Яг хөө тэр чинь ингээд юм. Тэр чинь тэндээсээ угаасаа 7 хоногт нэг удаа ч юм уу. Бусад үед нь бол яг ингээд кофе шопт ганцаараа суугаад ч юм уу гэртээ ганцаараа суугаад нөгөө ярьсан юмнуудаа хийгээ суудаг шүү дээ. Би ингээд ер нь чи ингээд хоёул ярахаар би одоо энтэй олцсон тэрнтэй олцсон ингээд сэтгэж чинь. Тэндээсээ чи угаасаа шаардлагатай харилцаагаа авчдаг гэж болно шүү дээ. Зүгээр нэг юм ажил ярьдаг нь миний ингээд юм амьдрал чи хашаал авдаг хэв маяг болцсон юм болов уу? Магадгүй. Тэрнээс биш яг ингээд зүгээр бас л муухай жожиг госч байгаа шүү дээ. Гэхдээ эн чин хөшөн жоохон насжилт толбот. Хүн хөшрөөд тахаар ингээд нэг жоон тийм. Oh shit. Тэгээ угаасаа миний насыг тойроогүй туулаад гарцсан хүний үг шүү дээ. Ер нь жоохон надаас өчнөө олон хүмүүстэй уулзаж хангаут хийх чинь цөөрөөл. Нэг л мэтгэд байрны гадаа нэг хоёр найзтайгаа тэнгэр штэ л. Ганц шатар нүвл нүчээл. Миний одоо тэгээ хамгийн хангаут хийдэг хүн чи одоо тэгээ чи юм шивтэй бодсон. Гүү баха. Тийм үү? Өөр юм байгаа. Гэхдээ төсөл мөсөлтөөр ажиллаж байгаа ч юм уу тийм үү? Хангаут ирж штэ. Тэд нартай хангаут хийдэг юм. Яг бадраатай хаяа нэг ингээд одоо нэг юм бас бит хоёр гэж нэг балер бүтлгүй хоёр шавууч юм байна. Ерөөсөө ямар ч ингээд нэг хажуу гэж байгаа 3 4 болчих. Шавдаж үзэл нэг бол яг клаб орсон тэ нэрээ. Тэр ярьсан байна. Хоёр орсон уу? Тийм санагдаж байна. Бөөн төлөвлөж мөлөвлөл тэ. Яа шилвч. Тэгтээ яг ингээд би тэгтээ ямар хэлдэг. Ажлынхаа хамт ажиллаж байгаа хүнтэйгээ гэр бүлийнхаа хүнээс илүү их цаг хугацааг яалчгүй өнгөрүүлчихдэг. Чин өглөө 9-оос орой 5 хүртэл хамгийн актив үеэрээ байнгын хамт ингэ ярьцдаг тий. Тэгээ гэрте очингуудаа ихэнх цагаа баг унтчихдаг. Тэгээ хагас бүтнээсээ өдөр баг зав гарлагаа гадуур өөр ажлуудаа амжуулаад тий. Хүмүүсээ цуглуулаад. Тэгэхээр яг хамт ажиллаж байгаа
хүн амьдралд амар юутай импакттай. Тийм байна. Мэргэжил тэгэхээр надад импакт өгөөд хүн байхгүй. Тэгээ яг өөрөөхөө гусаад байгаа юм байна л да энэ ч одоо. Хөөе би нэг амар сонир ярих уу. Би ингээд сүүлүүд анзаарлаа. За. Өмнө хүмүүсийн бичиж байгааг нэг анзаарахгүйсэн. За. Сүүлүүд миний эргэн тойрны хүмүүс амар хөөртөг ярьдаг болсон байна. За. Facebook чи яхаа үлцэн биш үү хүмүүс. Facebook дээр бичиж байгаа ямар нэгэн пост эсвэл Instagram-ын ямар нэгэн стори. За. Өөрөөс асуугаад өөрөө хариулсан байдалтай ингүүл ингэдэг байхтай мах гэдэг нэг юм бас нэг сонин зан үйл юм тий. Тим юм надад амар харагдаад. Ааха. Эхэндээ энэ ч юу лээ гэд анзаараад лсэн чинь бүр хитрхи их байгаа даа. Ингээд нэг бодлын attention хайгаад байгаа юм болов эсвэл нэг бодлын өөрийнхөө үзэл бодлыг бусдад бүгдээрэнд нь мэдүүлэхийг хүсээд байгаа юм болов. Бас сонирхолтой юу вэ те. Өмнө эсвэл анзаардаггүйсэн байж болно л доо. Одоо ингээд манай бүр 4-р ангид хамт сурч ирсэн нэг залуу одоо Facebook-ийн найз ахгүй юу. Тэл хин чамаас асуусан гэмээр л юм бичсэн. Одоо сонсоод гомдон да. Гэхдээ яг зүгээр надад тийм яг хангаа бол сая бити personal л хийж аваарай. Зүгээр ингээд жишээ барьж ярьж байгаа 4-р ангийн тим хүн яг үндэ байхгүй. Зүгээр жишээ барьж ярьж. Би чинь олон сургууль 2 маш сургууль солилцсон шүү дээ. 4-р ангид 4 сургууль сонгосон тийм. Биш шүү. Тэгээд ихэнхтэй нь холбоогүй л те. Тэгээд ингээд би юм ангийнхаа холбоогүй байсан хүнийхээ юу гэсэн байхгүй. 4 биш юм биш үү sorry. Дараа нь юм байна. 1-4 ч манайх анги тарцсан. Өөр ангид орсон. Тэгэд ерөөсөө огт баг сайн уу ч гэж бичдэггүй байж байгаад яаж байгаа чинь нэг юм дээр үед Facebook-ээр найз болсон байсан байхгүй. Тэгтээ ингээл нэг юм нэг сонин бичээл тэрийг ийм байдаг гэл өөрөөс асууснаа өөртөө хариулж мөрүүлсэн. Тэг ингээ би яг ингээл гүйлгээл хайчиж байгаа юм л та тухай үед. Тэгтээ ингээд дараа нь яг тиймэрхүү юмнууд эргэн тойрны хүмүүсээс амар хажиглагтаад байгаа байхгүй. Хүн ингээ гоё юмнуудаа хулаас ажигласан уу? Чамаас л ажиглаа. За ашгүй зожиг болохоор тэгж байгаа хөө. Одоо зожиг болох гэж чичрээ. Чамаас л ажилласан нэг л юм байна. Юу вэ? Миний найз явуулж байгаа юм дандаа үтцсэн юм бит шүү. За уучлаарай. Би чамаас илүү уцсны донтолттой л гэсэн үг л. Дандаа хоцрогдсон мэтэл юу эн чинь 2 жил өмнө байсан үсттэй. За уучлаарай. Дахиж мим ойлгож байгаа бол би цаг хугацааг хугацааг нь авчаад хугацаа дууссан юм болоо. Яг надад нөгөө Facebook-ийн нөгөө жилийн өмнө ийм үйл бодол явдлаа гэдэг нэг харуулдаг шүү дээ. Тэрэн шиг гоё л ээ. Нэрэл ийм гоё бичлэг байсан шүү. Уучлаарай. За би буруу юм хийсэн байна. За дуусах уу? За тэг хүмүүсээ битий ч ажиллаад байгаа. Гэхдээ хүн алдаж болно. Гэхдээ янз юм. Гэтэ хангаасаа яг миний ярьсан what if тэр жоохон хүмүүс ингэх байх гээд биш тэрнээс шүү. Нөгөө би өмнөх дугаараас хойш л тийм ярихгүй байжгаад ярингуут жоохон өмнө чинь яалчгүй амар сайн судалж ярьсан баха. Сүүлийн 2 дугаар баг 3 дугаар яг дандаа судалгаагүй ярьсан шүү дээ. Баг. Одоо дараагийнхаас яг бэлтгэлтэй сэдвтэй одоо гэхдээ сайн өнөөдрөх гоё л хэлсэн шүү дээ. Ер нь гоё л байгаа шүү дээ. Яач вэ? Тэр нэг ярьж байгаа юмдаа итгэлгүй болохоор хүмүүсийн юу ч юм би бас амар итгэлтэй яриа өстэй. Чуул тэндүү итгэлтэй ярьлаа. Харин тий. Би л инсекюр л байгаа тань л. За юугүй яг үндэ тэгэл тий тэр хүмүүсийн юу гэж бичих нь тэр хүний л эрхэл. За. Тий. Гомдлогч наа. Тэгээд би сая подкастт орсон чинь та яг одоо манай подкастыг сонсож байгаа бол subscribe дараад манай пэйжийг дагаад биднийг дэмжээрэй. Тэгээд дээрэс нь хонхоо дараарай. Тэгэд битээр шүү дээ. Одоо манай YouTube асар итгэхгүй байгаа ч гэсэндээ 13.8 мянган subscribe-тай байгаа. Тэгээд одоо гоё итгэвтэй подкастнуудаас reel тасалж ингэж тавиад тэгээ гоё ингээ 100 мянга руу тэмүүлэх гэж зорж байгаа. Тэг хизээний өдөр амар гоё те хүн Silver button enter авцсан те. Тэгвэл бас сонь те. Тийм сонирхол байгаа. Тэгээ дээрэс нь бит хоёр бол яг ингээд асар гоё мэрэгжлийн институттэй болсон. Тэгээд ингээ гоё явж байгаа. Тэгэхээр биднийгээ дэмжээрэй. Тэгээ дээрэс нь Leta Music Podcast Room гэд бидний энэ явуулж байгаа шинэ одоо энэ бизнес байгаа. Энэ дээр орж байгаа гоё подкастуудыг гоё сонсцоогоорой. Бид нар айгүй сонирхолтой гоё сэдвүүдийг аль болох оруулахыг хичээж байгаа. Дээрэс нь энэ хүртэл сонссон хүмүүс дундаас нэгэн зарыг хүргэе. Аимшигын подкаст чин үнэнчээр хөтлөхийг хүсэж байгаа юм байвал бидэн лүү бичээрэй. Баярлаа. Тэгээд
Дармагийн нэг подкаст бас санал байгаа тий. Тий хэвлэлийн тойрог. Таргалтыг муулахгүй сайлна гэдэг. Тий. Тэгээ фитнесийн багш авчиж хэрэлнэ гэдэг. За тоглосон. За би тэгтээ үгээ буцааж явлаа. Яг дуусгаас өмнө. Ер нь жаачлуулсан зүгээр ээ юм аа. За хангааг маш сайн жаачлаарай. Shit. За тэгээд Science Minds podcast-ийн season 2-ын 2 дахь дугаарыг хүрээд өндөрлөж байна. Тэгээд ер нь бол одоо ингээд цаашгаа бид маань доктортой байхыг хичээнэ. Тэгээд яг Христүүдтэй олцсон байгаа. Бүх нөгөө нэг юм rebranding хийнэ гэдэг шиг бүх юмнуудаа гоё ингээд шинээр бүх юм ингээд цааш нэрхэлж байгаа учраас season 2 гэж нэрлэж байгаа шүү. Бидэндээ хамт байгаарай. Баярлалаа. Юу гэж дуусгах вэ лээ? Баяртай. Yeah baby. Би тэгтээ хэлэх гээд байдаг шүү дээ. Тэгээд хэлэл дуусгач л та. Залгичаад байгаа байхгүй. За залэг. За. Bye. За bye. Баяртай. Leta Music Podcast Room үзүүлж байна.